За сайн байцгаана уу сонсогчдоо. Орныхоо нийслэл бол Амбатруудаас Наги. Болон дэги. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ мэдчилж байна. За инхүү Barack Obama-гийн бичсэн нэг Promised Land гэмэх номныхоо 2 дугаар бүлгээр та бүхэнтэйгээ дахиад уулзж байна. 2 дугаар хэсгээр тийм. Өмнөх дугаартаа бид нэр 1-ээс 3 дугаар бүлгийг нь ярьсан байгаа. Энэ удаа бол үлдсэн 4 дугаар бүлгээс 7 дугаар бүлэг хүртэл үлдсэн хэсгийг ярья гэж бодож байна. Тэгээд өмнөх дугаарыг сонсоод дараагийн дугаарыг тэсээ ядуу хүлээж ийн гэсэн комментууд бид нар олоо авсан байгаа. Урт ном бас хүмүүс дуртай болоо яах бол гэсэн чинь тэгээд тийм хүлээлт үүсгэсэндээ баяртай байна. Тэгээд энэ удаагийнхаа дугаараар ч гэсэн ингэж жоохон бас урт болох бах таалан сонсно гэж найдаж байна. За тэгвэл энэ удаа бол тэгвэл бүгдээрээ шууд дараагийнхаа дугаар руу үсрээд орцгоё. Тэгээд дугаараа эхлэхээс өмнө спонсороо дуртай гэж бодож байна. Манай байнгын ивент тэтгэгч Think Pharma, эрүүл амьдралын хэв маягийн төвөөцгөө, эрүүл мэндийн чанарыг хэмжүүлэгч подкастын ивент тэтгэгч Think Pharma. За тэгэхээр энэ дугаар маань бас энэ жилийн хамгийн сүүлийн дугаар байгаа. Тэгэхээр энэхүү бас завшааныг ашиглаад бид хүнтэй одоо хүртэл хамтдаа явж байгаа Think Pharma-да Unlock podcast-ийн нэрийн өмнөөс бас баярлалаа гэж хэлмээр байна. За тэгэхээр дараагийн бүлэг маань 4-р бүлэг байгаа. Энэ бүлгийн нэр маань Good Fight буюу одоо гой нэрлсэн байл та. За үзүүлээд өгсөн. За юун дээр Обама үзүүлээд өгсөн талаар бичсэнийг одоо бүгдээрээ сонирхцгаая. За тэгэхээр тэр үе бол бас нэлээд тийм ярвагтай та эдийн засгийн хувьд одоо тэр чинь дэлхийн эдийн засгийн хямрал руу орсон хэцүү үе байлаа. За Обамагийн өмнөх одоо Бушийн засгийн газрын үед бол тэр үед чинь нөгөө Ирак дээр дайн зарласан байсан тийм терроризм эсрэг дайн гэдэг. Энэ нь Америкт бол бараг $1 триллион зардал гарсан 3,000 Америк зэрэг нас орсон тийм тэрнээс 10 дахин илүү Америк зэргүүд одоо шархацсан гэх мэтчлэн бол асуудлууд бол айгүй их байсан. За тэр үед болсон нэг томоохон үйл явдал бас Обама энэ номон дээр нэлээд дэлгэрэнгүй бичсэн нь бол одоо BRIC-ийн хэмжээний уулзалт. Тэгэхээр та бүхэн санаж байгаа бол тухайн үедээ одоо нэг яригдгаа байжч BRIC орнууд гэж ярьдаг байсан шүү дээ. Бразил, Russia, India, China гэсэн одоо дэлхийн эдийн засгтэр хүч төрөн гарч ирж байгаа одоо 4 томоохон эдийн засгуудыг нийлүүлээд BRIC гэж нэрлэдэг байсан. Тэгэхээр энэ BRIC-ийн хэмжээний уулзалт бол тухайн үедээ Лондонд болж байлаа. Тэгэхээр Обамагийн хувьд одоо томоохон дэлхийн лидерүүд оролцсон уулзалтуудын нэг бол энэ байсан. Энд бол одоо Angela Merkel тухайн үеийн Франц ерөнхийлөгч байсан Sarkozy, Medvedev гэх хүмүүстэй уулзсан. Мөн эдийн засаг улс төрийн томоохон бас шийдвэрүүдийг гаргасан. Гэхдээ хамгийн гол нь өөрт нь яг тухайн хүмүүстээр одоо төрсэн сэтгэгдлээ энэ дээр нэлээд детальчилж оруулснаас айгүй сонирхолтой байсан л доо. Тэгэхээр Европыг ингээд түүхээр нь аваад үзэх юм бол Европ дотроо одоо Европын холбоон дотроо те Герман, Франц гэсэн 2 орн байгаа. Тэгэхээр энэ 2 бол одоо хамгийн 2 өрсөлдөгч томоохон хүчнүүд те. Тэгэхээр сүүлийн 200 гаруй жил бол нааша цаашаага маш олон дайнтай явж байгаа те. Европын холбоог үндэслэн одоо байгуулахад те энэ 2 бол хамгийн томоохон үргийг гүйцэтгэсэн. Өнөөдөр ч гэсэн Европын холбоог аваад үзэхэд энэ 2 бол хамгийн гол шийдвэрүүдийг гаргадаг 2 одоо үндэстэн байгаа. За тэгэхээр яг энэ 2-ыг төлөөлж байгаа удирдагчдыг за Меркель байна. Angela Merkel-ийг Обама тайлбарлахдаа эсвэл тэр хүнээс төрсэн сэтгэгдэл нь бол те одоо Angela Merkel бол хүн хараад үнэхээр хүний итгэл төрөх үедтэй ямар нэгэн одоо драма ч юм уу те эсвэл нэг тийм эмоцоос одоо удирдагдахгүй те no nonsense гэдэг шүү дээ те. Яг тэр хүний үг хэлсэн үг бол яг л одоо үннийг хэлж байгаа ч юм уу яг эсвэл тэр хүн өөрийгөө тэгж илэрхийлэхийг л хүсэж байгаа те. Нэг тийм Германы одоо мундаг том
лидертэй. Саркози буюу тухайн үедээ Францын ерөнхийлөгч байсан. Саркози болохоор Меркельтэй харьцуулах юм бол илүү одоо ярихтай, эмоцтой ярьдаг те. Одоо Саркози болохоор хагас Унгар, тэгээ хагас грекийн еврей юм байна. За тэгээд одоо бүр одоо яг ингээд нэг ном уншиж байхдаа ингээд уран зохиолын ном уншиж байгаа юм шиг айгу хүний нүдэн тарахаар тайлбарлсан байдаг. Тэр энэ бас Обамагийн яг бичлэгийн хэлбэр нь л дээ. Тэгэхээр Саркози бас ерөнхийлөгч болох тоо жишээлбэл тэгээд чөлөөт эдийн засгийг уриалж тэ Францын асуудлуудыг шийднэ гэж тухайн үедээ гарч ирж байсан. За тэгээд Бразилийн ерөнхийлөгч Лулаг ирсэн байгаа. Лулаг бол гэхдээ мань хүн бол ер нь бол айгүй тийм мундаг лидер хүн байна гэж дүгнсэн байдаг. Та бүхэн Бразилийн ерөнхийлөгч Лулагийн талаар мэдгүй бол уулын судлаад үзээрэй, маш сонирхолтой хүн байдаг. 2002 онд одоо Бразилийн зах зээлийн Бразил улс чинь одоо цэргийн эргэлтэн дотор орцсон айгүй хэцүү үед байсан. Тэр үед одоо манайхаар бол Labor Union гэж байдаг шүү дээ. Labor Union чи юу гэдэг лээ? Үйлдвэр хүчний эвлэл байхгүй юу? Үйлдвэр хүчний эвлэлийн ерөнхийлөгч байжгаад те одоо ард түмэнд танигдаад тэгж ерөнхийлөгч болж гарч ирсэн хүн. Тэгэхээр 2002 оноос хойш бол Бразилийн эдийн засагт бол маш томоохон реформуудыг авч ирж тэгжээж Бразил бол сүүлийн одоо бараг 20 жил ер нь бол 2000 оны эхнээс бол айгүй хурдтай өссөн байдаг штэ. Тэгжээж бас breaking tonned багтсан байдаг. За дараагийн нэг тайлбарлалт өгөн бол яалтчгүй Оросын улбаны улсын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев байгаа. Тэгэхээр Медведевийг бол тайлбарлахдаа бас их сонирхолтой тайлбарсан юм л да. Медведев бол ер нь одоо Путин те Владимир Путины бол хүүхэлтэй гэж шууд хэлсэн байлаа. Медведевийн түүхийг аваад үзэх юм бол маш сонирхолтой. Тэгэхээр бүр ингээд түүхээр нэлээд детальчилж энэ лидерүүд дотроос хамгийн детальчилж бас мань хүний сонирхлыг хамгийн тухайн үедээ татсан хүн бол Дмитрий Медведев байсан байгаа. Медведев Ленинградын их сургуулийг төгсчөөд Владимир Путин Санкт-Петербургийн одоо мэйер болоод те явж байхад бол ард нь дандаа явж байдаг байсан. За тэгээ тухайн үедээ бол ерөнхийлөгч Борис Ельцин байх үед Медведев өөрийнхөө улс төрийн одоо танил талаа ашиглаад Оросын хамгийн том одоо модны үйлдвэрийг өөртөө авсан байдаг. Тэгснээрээ бол нэлээд хөрөнгөжж Путины ард бол ингээд багт нь явж яадаг чимээгүй нэг тийм улс төрч байсан. За тэгээд Путин ерөнхийлөгч болсны дараа бол улс төрд нэлээд хүчтэй гарч ирээд те бас тухайн үедээ Владимир Путин дахиж ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй те одоо хуулийн гаргалгаатай байх үед өөрөө ерөнхийлөгч болоод Владимир Путин ерөнхий сайд нь болоод ажиллаж исэн байдаг. За дараагийн нэг бас сонирхолтой лидер бол яалтчгүй Хятад. Хятад тэр үед бол хуужинтай Хятадын удирдагч байсан. Тэгэхээр Хятадыг бол энэ дээр бол маш нэлээд жоохон магтаж үзсэн байгаа. Ер нь бол Америкийн одоо хамгийн эдийн засгийн хувьд цаашдаа улс төрийн хувьд хамгийн том одоо дайсан гэх юм хамгийн том өсөлтөгч бол одоо яалтчгүй Хятад юм аа. Энэ одоо өсөлтөөрөө явах юм бол Хятад Америкийн эдийн засгийг бол давж гарах нь бол ойлгомжтой. Гэхдээ Америкийн одоо янз бүрийн уулзалтууд Хятадын төлөөлөгчтэй Хятадыг төлөөлж байгаа тэрхүү улс төрч одоо дипломат хүмүүстэй ингээд уулзж байхад бол Хятад миний бодож байсан шиг тийм хурдан дэлхийн одоо удирдагч орн болно гэх итгэлийг бол би олж аваагүй. Ер нь бол тэр илүү хугацаа шаардах болов гэж одоо хэлсэн байгаа. Нэг юу гэсэн үг вэ гэхээр эдийн засаг нь хурдтай хөгжиж байгаа ч хүмүүсийн одоо сэтгэлгээ те харьцаж байгаа тэр харьцаанаас нарах юм бол арай болоогүй юм байна гэсэн дүгнэлтэн тухайн үед Обама хүрч ирсэн байлаа. За тэгээ Обама ерөнхийлөгч болцоод хамгийн том одоо хийсэн нэг зүйлийнх нь нэг бол эрүүл мэндийн одоо хуулийн шинжилсэн найруулга оруулж ирсэн. Тэгэхээр Америкийн эрүүл мэндийн салбар бол одоо маш тийм комплекс болцсон, маш том, өндөр зардалтай бас улс төрчдийн хувьд одоо хүрхээс бэрхшээдэг тийм нэг салбар байгаа. Эдийн засгийн хувьд аваад үзэх юм бол дотоодын бүтээгдэхүүний 18-20% хүртэл хэмжээнд тийм нүсэр том болцсон, маш үнэтэй
За тэгээд тэн дээрээс хамгийн их одоо эдийн засгийн улс төрийн хувьч гэсэн асуудалтай салбар нь бол яалтчгүй эрүүл мэндийн салбар. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбарт бол томоохон өөрчлөлт, шинжилэлтүүдийг хийх гэж Америк ерөнхийлөгчд бол бүр 1900 оны ихээс эхлүүлээд одоо явж байсан те. Theodore Roosevelt, за тэрний дараа Lyndon Johnson нэлээд томоохон өөрчлөлтүүдийг авчирч чадсан байдаг. Америкийн хөгжүүлэлт одоо тэтгэврт гарсан хүмүүсийг Medicare гэсэн системийг гаргаж ирээд ядуучуудад Medicaid гэсэн даатгалын системүүдийг гаргаж ирч чадсан байдаг. Тэр нь болохоор төрөлсөн санхүүждэг те. Ер нь бид нар эрүүл мэндийн даатгал гэж ярьдаг та. Тэгэхээр Америкт бол эрүүл мэндийн даатгалгүйгээр хүн амьд явахд одоо айгүй хэцүү систем болоод үүссэн. Яагаад гэвэл одоо маш үнэтэй одоо жишээлбэл нэг хүн гай болоод одоо өвчин төсдөг ч юм уу тэгээ томоохон хагалгаанд орох юм бол тэр хүн эрүүл мэндийн даатгалгүй бол ерөөсөө насаараа төлж дийлэх хэрэггүй тийм өрөнд орчихжээ. Эсвэл одоо нэг хүнд нэг түргэн тусламжинд дуудагдаад те тэр гарахад нэг өдрөлтөө те тэгэхэд тэрний төлбөр ингээд $20,000 гарцсан байх жишээ нэ тийм үнэтэй байдаг учраас энэ нь асуудал дагуулдаг. Тэгэхээр яг мэдээж энэ системийг магтаж ирж байгаа хүмүүс нь бол энэ систем байсан учраас өнөөдөр бид нэр MRI ч гэдэг юм уу эсвэл хүний амийг аварч байгаа олон төрлийн эмийн бодисуудыг бол бид нэр гаргаж авч чадсантай инновацаар маш их хөрөнгө оруулалт хийж гэхдээ өнөөдөр Америкийг ингээд аваад үзэх юм бол тэр эрүүл мэндийн систем маань бусад хөгжилтэй орнуудыг аваад харьцуулахад маш үнэтэй. За тэгээд дээрээс нь 43 сая хүн Америкт даатгалгүй байдаг юм байна. За тэгээд даатгалын шимтгэл нь бол сүүлийн 2000 оноос хойш бараг 2 дахин өссөн тий. Тэгэхээр Америкт даатгалгүй байна гэдэг бол тэгэл ер нь бараг амиа орлож байгаа ялгаагүй тийм хэмжээнд үнэтэй байдаг. Тэгэхээр энийг бол зайлшгүй өөрчлөх ёстой гэдэг нь бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг ч гэсэн улс төрийн хувьд энийг давж гарна гэдэг бол маш том даваа байдаг. Тэгэхээр Обама гэхдээ шинээр ерөнхийлөгч гарч ирээд тэгээ туршлагагүй хамаагүй хамгийн түрүүнд барьж явсан нэг томоохон зүйл бол энэ эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, эрүүл мэндийн салбарт шинэ хуулийг танилцуулах байсан. За тэгээд яг энэ бүлэгтээ бол Обама тэр эрүүл мэндийн салбарт одоо шинэ хуулийг төслийг одоо барьж ороод те мэдээж Америкийн доод дээд танхимаар хоёлонгоор нь гарч иж энэ чинь хууль болж баталгаажиж явна. Тэгэхээр дээд танхим маань одоо Обамагийн эсрэг намын бүгд найрамдах намын эрхшээлд байдаг. Тэгэхээр тэр эсрэг нам хүлээн зөвшөөрсөн тэд хоорондоо зөвшөлтсөлд хүрсэн тийм сонголтон дээр очно гэдэг маань өөрөө ер нь баг улс төрийн хувьд одоо deadlock буюу одоо ямар ч боломжгүй гэж маш олон судлаачид эсвэл улс төрчид бол ингээд харж байсан. Тэгэхээр Обамаг бол олон талаас нь хизээж бүтэхгүй юмыг ерөнхийлөгч болонгуудаа барьж авлаа гэж шүүмжлүүлж байсан. За тэр үед бас нэг сонирхолтой кейс гарсан нь одоо яг корона гарсан шиг те тухайн үед H1N1 гэд бас вирус гарч исэн. Тэр яг Америкт бас нэлээд тархаад тэрүүгээр олон хүмүүс нас бараад бас яг л корона. Гэхдээ нас баралтын хувьд бол нэлээд өндөр мөртлөө одоо маш хурдан оргилдоо хүрээд унцаа унаад алга болсон л доо. Тэгэхээр тэр үед бол Обама яг ерөнхийлөгч байсан те. За тэгээд тэр нь Нью-Йорк, хот, Ohio'д те Канзаст ингээд хүмүүс тэр хүчнээс болоод нас бараад ингээд тархаад хэлж яхад бол би маш их айсан гэж тухайн үедээ хэлжсэн. Тэгээд Америкийн эдийн засгийн салбар жишээлбэл ийм өвчин гарахад бэлэн байна уу гэдэг асуултанд хамгийн түрүүн хариулах хэрэгтэй болсон. Тэр үед яг тэр өвчин гарч байхад бол Америкийн эрүүл мэндийн салбар бол ийм өвчин гарахад бэлэн биш юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас би тухайн үедээ маш их айжсэн. Аз гулж харин энэ өвчин нэг их тархалгүйгээр тэгж дарагдсан байдаг гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ нь дараа нь ингээд корона гарахад одоо яг ойлгомж яг одоо бид түхэн харж байна те одоо өвчнийхээ тоогоор ч юм уу Америк бол одоо хамгийн олон хүн 7 хоногт нас орж байгаа. Тэгэхээр энэ бол тэр систем нь эрүүл мэндийн салбар нь өөрөө ийм өвчин гарахад бэлэн биш байсан гэдгийг нь тухайн үед Обамагийн оншилсан онцлогоо өнөөдөр зөв үнэн байсан байна гэдг нь одоо бараг энүүгээрээ батлагдчихж байгаа харамсалтай кейс. За хажуугаар нь бас Америкийн дээд шүүх гэж байгаа Supreme Court. Тэгэхээр дээд шүүхэд томилогдсон хуульч бол насаараа дээд шүүхэд
тэтгэврт гарan гартлаа те ажилдаг байгаа. Томилогддог гэсэн үг. За тэгэхээр харин дээд шүүхийг ерөнхийлөгч Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч санал болгож одоо сенатаар оруулж батлуулдаг байгаа. За тэр үед Обамад нэг дээд шүүхийн төлөөлөл хуульчийг ингээд санал болгох тийм боломж гарч ирсэн. Энэ үед бол Обама хамгийн анхны латин гаралтай тийм хуульчийг оруулж ирж батлуулсан байдаг нь бас ингээд түүхэнд үлдсэн нэг явдал болж байгаа. Тэр үед бол Америкт бас алдартай хуульч Соня Сотомер хэмээх хүнийг сенатаар оруулж 68-31 ярцаатайгаар батлуулж одоо дээд шүүхэд томилж байсан. Тэгэхээр урд нь бол дээд шүүх хизээж тийм латин төлөөлөлгүй дандаа цагаан хүмүүстэй, цагаан эрстэй хүмүүс томилогддог байсан бол энэ удаа одоо энгийн ядуу айлаас гаралтай ээж нь бүр англи хэлээр ч ярьдгүй те Пуэрто Рикогоос одоо тийм хүний охин нь мундаг хүн болоод тэгээд Америкийн дээд шүүхт томилогдсон нь бас маш түүхэн үйл явдал. Тэрний гэрч болсондоо би маш их баяртай байдаг гэж хэлсэн байгаа. За тэгээд тэр шүүгч маань хоёр тийм Солонгос Америк хүүхд өргөж авсан байдаг юм байна. Тэр үедээ яг би тэр хүнийг томилогдоод хажууд нь хараа зогсож байгаа тэр хоёр Солонгос хүүхдийн одоо хүүхдээ те одоо хажуудаа хөгтлөөд тэр том тушаалд томилогдож байгааг ингээд харахад бол миний үнэхээр сэтгэл хөдлөж бараг нулимс тослуулж байсан гэж хэлсэн байдаг. За тэгээд Обамагийн тэр гаргаж ирсэн эрүүл мэндийн хууль маань хуулийг бол нэрийг нь бол одоо ер нь явандаа бол Obama Care гэж нэрлсэн байдаг. За тэгээд Обама бол одоо маш улс төрийн маш тийм хүнд хэцүү нөхцөлд тэр хуулийг гаргаж ирээд бүгд найрамдах намтаа зөвшөлдсөд те мэдээж бүгд найрамдах нам буюу нөгөө өрсөлдөгч нам бол Обамагийн хэлсэн үг болгоныг няцаадаг, хэлсэн зүйл болгоныг нь унахыг оролддог байсан. Тэгэхээр эндээс тэр маш одоо улс төрийн хэцүү нөхцөлийг даван туулж иж бас өөрийнхөө энэ хуулийг те хамгийн сүүлд нь бол батлуулж чадсан байдаг. Энэ өдөр бол 2010 оны 3 сарын 21-нд Обамагийн энэ оруулж ирсэн эрүүл мэндийн одоо цогц өөрчлөлтийн хуулийг одоо Сенат амжилттайгаар баталж чадсан байдаг. Тэгэхээр энэ бол өөрөө бас маш түүхэн үе. За ингэж чадсанараа хамгийн гол нь даатгал авч чадахгүй байгаа. Даатгалд одоо авахд тий одоо мөнгө нөхрөхгүй байгаа. Тийм доогуур төвшнээ те хүмүүст даатгалтай болгоход боломжийг олгох энэ хууль байсан. Тэгэхээр Obama Care буюу одоо Обамагийн санаачилсан энэ эрүүл мэндийн цогц хууль нь батлагдсанараа Америкт одоо энэ бол зөвхөн миний дараа нь уншсаныхаа юу л да. Дор иж 20 сая хүн даатгалд урд нь хамрагдаж чаддгүйсэн бол хамрагддаг болсон байгаа. Тэгэхээр өнөөдөр ингээд Америк айгуу тийм дэлхийн хамгийн хөгжилтэй хамгийн баян орн. Гэхдээ тэнд жишээлбэл та бүхэн боддоо 43 сая хүн ямар ч даатгалгүй тэр хүмүүс хэрвээ өвчин тусаад ч юм уу янз бүрийн болох юм бол тэр чигтээ одоо дампуурнтэй тэр чигтээ тэр төлбөрөө төлж чадахгүй өрөнд ордог ч юм уу та. Эсвэл нөгөө эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байсараад одоо нас нөхчих ч юм уу эсвэл аюултай зүйл тохиолдох ч юм уу энэ бол хамгийн инүүхэнд байдаг айгуу зүйл олон зүйлүүд. Тэгэхээр нөгөө баян ядуугийн харьцаа хитрхи одоо томорсноороо нөгөө талдаа хичнээн баян оронч гэсэн маш одоо 40 хэдэн сая хүн ямар ч таатгалгүй эрүүл мэндийн хувьд те үйлчилгээ авах чадваргүй тийм түвшинд очсон байдаг. Тэгэхээр энийг бол улс төрийн гаргалгааг нь гаргаж энэ улс төрийн хэцүү нөхцөл донд батлна гэдэг бол өөрөө бас тийм түүхэн зүйл байдаг. Тийм нөгөө талаас ч гэсэн энийг баталгахад улс төрийн талаас маш хэцүү байдаг учраас ерөнхийлөгч болгон энэ эрүүл мэндийн салбарт хууль оруулахыг ч юм уу те одоо эсвэл оруулдаггүй хэрэгтэй юм байна л да. Яг гэвэл батлагдах магадлал маш бага байсан учраас. Гэхдээ Обама бас энэ хууль одоо энэ Obama Care-ийг баталж чадсанараа бол маш том одоо түүхэнд үлдэх ерөнхийлөгчийн донд бас яг одоо эрүүл мэндийн салбар талаас орсон гэсэн үг. За тэгээд 5 дахь бүлэгт нь болохоор Америкийн гадаад харилцааны талаар голдуу ярьдаг. Тэгээд The World as It Is буюу дэлхий байгаа чигээрээ дэлхийг байгаа гарна гэдэг хүрнэ гэсэн юм сэтгвтэй. За Обама ер нь бол ерөнхийлөгч болсноос хойш Ирак
Америкийн илгээс нь цэргүүдээ цөөрүүлэх ч юм уу те Иракийн дайныг ингээд төгсгөл болох тал дээр нэлээх хүчин чармайл гаргасан. Тэрнийхээ хүчинд Ирак тэр сөргөлдөөн те ингээд эдийн засаг улс төрийн тогтворгүй байдал нь ингээд намжаад тэгээд ер нь дайны төгсгөл ингээд харагдаад эхэлсэн. Гэхдээ Афганистан байдал өөрөөр эргэжсэн. Афганистанд бас Америкийн цэргүүд байсан. Тэгээд Америкийн цэргүүд улс төрийн тогтвортой байдлыг ингээд бий болгох гэж хичээжсэн ч гэсэн ерөөс байдал дээрдэхгүй тийм мөргөлдөө сөргөлдөөн гарч ирсэн. За тэгээд Афганистанд ажиллаж байгаа Америкийн генералууд нь болохоор Обамад за ер нь цэргээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Дахиад 40,000 цэрэг хэрэгтэй байна. Ингээ нийлээд Афганистанд байгаа Америкийн цэргүүдийн тоон 100,000 болох юм байна гэд тэгжсэн. Ер нь яагаад ингээд заавал Америкчууд тийш сэргээ явуулахгүй болохгүй байгаа юм бэ гэхээр ингээд дэлхийн хаа нэг улсад те ингээд томоохон сөргөлдөөн гараад террорист үйл ажиллагаа дэгдэх юм бол тэр нь ингээд дэлхийд занал хийлнэ. Дэлхийн ямар нэгэн улсад террорист халдлага гарч болзошгүй гэсэн үг. Тэгээ энэний эсрэг нэгдсэн үндэсний байгууллага уг нь бол арга хэмжээ аваад цэргээ илгээх шаардлагатай байдаг боловч нэгдсэн үндэсний байгууллагын цэргүүд чи хөвчлэн сайн дурын цэргүүд байдаг. Тэгээд тийм түргэн хугацаанд олноор нь илгээж болдгоо чаддгүй юм байна л да. Тэгэхээр яалтчгүй хөгжингөө орн тэр дундаа Америкийн одоо гүйцэтгэх үүрэг бол маш том байдаг. Америкчууд асар олноор нь яаралтайгаар цэргээ илгээхгүй болдгоо байдаг. За тэгээд ингээд 40,000 цэрэг илгээнэ гэдгсэн чинь ингээд Жо Байден буюу Обамагийн дэд ерөнхийлөгч чинь ингээд эсэргүүцээд үгүй эн чинь тэгээ Америкчууд 1,000 цэрэг илгээх тутамд л эн чинь Америкаас гарч байгаа зардал $1 тэрбум байдаг те. Тэгээд энэ их мөнгийг тэгээ бид нар Америкчууд ганцаараа гаргаад хэрэгтэй юм уу? Дээрэс нь энэ ч одоо хэдий батал үргэлжлэх ингээд. Тэгэд Обамагийн ч гэсэн өөрийнх нь үзэл бодолтой харьцуулж байсан. Обама аль болох цэргийн биш, зэвсгийн биш байдлаар юм дэлхийн их тайвны төлөө асуудлыг шийдэх тийм үзэл бодолтой хүмүүс юм болохоор энэ нь бол яавч юм сайн шийдвэр биш байсан. Тэгээд яавал зүгээрээ бодож байгаа хооронд медиагаар шуураал те. Одоо Обама фронт дээр байгаа генералуудынхаа үгийг сонссонгүй өөрөө цэргийн ямар нэгэн туршлагагүй байж энэ төр гэл. Тэгээд Обамагийн засгийн газар хэлцэж байгаа шийдвэр болсон нь болохоор за 40,000 30,000 цэрэг илгээ. Гэхдээ энэ цэргүүд бол хугацаагүйгээр явах биш. Яг 18 сарын дотор буцаад ирэх ёстой. Тэр хооронд нь нэгдсэн үндэсний байгууллага болон бусад хөгжингүй орон Америк цэргүүдийг орлуулах тэр цэргүүдээ илгээх ёстой гэдэг тийм хэлцээр шийдвэрийг хийгээд тэгээд ингээд илгээх болсон байгаа. За тэгээд Обама 2009 он буюу одоо ажил үргээ аваад даагүй байхдаа 2009 оны 10 сард Нобелийн их тайвны шагналыг хүртэх болсноо дуулдаг. Тэгэд энийг сонсчоод өмнөх жилүүдэд энэ шагналыг хүртэжсэн хүмүүстэй харьцуулахад би бол юу ч хийгээгүй хүн. Тэгэхээр би энийг бол миний хийсэн зүйлийн төлөө өгч байгаа шагнал биш. Харин хийх зүйлийн төлөө өгч байгаа шагнал байна гэж ойлгож байна. Америкийн ерөнхийлөгч гэдэг байр сууриасаа дэлхийн их тайвныг тогтооход миний үүрэг өндөр байгаа гэдгийг надад сануулж энэ шагналыг өгч байгаа юм байна гэж ингэж хүлээж авсан. За тэгээд Обама ерөнхийлөгч болсноос хойш ингээд цэрэг зэвсгийн хүчээр бус их тайвны журмаар ингээд янз бүрийн байдлаар бусад улс орнуудтай харилцаагаа сайжруулах гэж оролдож байсан. Тэгээд тэрний хамгийн одоо урдаа байрдаг ингээд гол түлхүүр болдог хүнийх нь нэг нь яалтчгүй Хиллари Клинтон байсан. Төрийн нарийн бичгийн дарга хийжсэн. Тэгээд Хиллари Клинтоныг одоо Америктай харилцаатай улс орнууд руу ингээд очихоор тухайн улсууд асар их хүндлэл гэж хүлээж авдаг. Америк бидрийг айгүй хүндэлж байгаа юм байна. Стратегийн хувьд чухал орн гэж үзэж байгаа юм байна гэж хүлээж авдаг. За мөн түнчлэн Обама бол төрийн альчлалынхаа үед бас нэг сонирхолтой зүйл хийдэг байсан. Ард иргэдийг те оюутны сурагчдыг ингээд яг сонгуулийн кампанит ажил дээрээ хийдэг байсан шиг ингээд сургуулийн зааланд ч юм уу цуглуулж байгаа. Тэгээ яриа хийдэг байсан. Тэгээ энэ яриаг нь тухайн улсынх нь одоо сонирхтгөл радио телевизээр шууд дамжуулаад үзүүлдэг. Тэгэнгүүт ингээд Обамагийн рейтинг нь дээрээс нь Америкийн нэр хүндлэх ингэж өндөр болдог байсан. Тэгээд энэгээрээ дамжуулаад Америк болон тухайн улстай хоорондох тэр дипломат харилцаа нэлээ сайжирч ирсэн. Тэр надад харагдчихсан гэж Обама ярьсан. Тэгээд Обама ер нь ерөнхийлөгч болсноос хойш эхний хэдэн жилүүдэд хамгийн чухал стратегийн хувьд толгой өвтгсөн 3 улс байсан. Тэр нь болохоор Иран, Орос, Хятад гэсэн ийм 3 улс байсан. Ираны хувьд гэх юм бол цөмийн зэвсэг үйлдвэрлэж ирсэн юм байна л да. Цөмийн зэвсэг ингээд нууцаар хийгээд байсан. Тэгээ цөмийн зэвсэг хийж байгаа гэдэг чинь эргээд дахиад одоо Америк болон бусад улсуудад террорист халдлага гарах ч юм уу те дайн дачин дэгдэг тийм эрсдэл дагуулж ирсэн болохоор Обамагийн засгийн газар энэ дээр нэлээд ингээд ач холбогдол өгөөд яаж
цүмийн зэвсгийг нь хязгаарлах вэ те, энэ дээр ямар хориг хийж болох вэ гэд олон талаас нь бодож исэн. Тэгээд тухайн үед бас дээрэс нь одоо Ираны засгийн газар нэлээд тийм диктатурны засгийн газар болсон. Эсэргүүцэд тэмцэж байгаа хүмүүсийг бүр ингээд нухчин дардаг, хэрцгийгээр алж чаддаг тийм сөргөлдөөнүүд гарч исэн. Ираны тэрхийл орчмынх нь улсуудад Америкийн цэргүүд бол бүр 180 мянган цэрэг байсан болохоор хэрвээ Иранд ямар нэгэн томоохон дайн дайжин бослох тэмцэл гарах юм бол эргээд одоо Америкийн цэргүүдэд одоо томоохон эрсдэл дагуулах юм байна да гэж ингэж харж байсан болохоор энэ сөргөлдөөнийг аль болох хурдан дараад те дээрэс нь энэ цүмийн зэвсгийн үйлдвэрлэлийг зогсоохын тулд яах хэрэгтэй вэ гэд ингэж бодож байсан. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагаас бол янз бүрийн хориг арга хэмжээнүүд тавиад ерөөсөө үр дүнгээ өгөхгүй байгаад байсан. Дээрэс нь Америк бүр олон жилийн өмнөөс эхлээд аль болох ингээд хэлсэн үгийг нь дуулдаг болохын чих зөөлөнтэй болохын тулд худалдааны янз бүрийн хориг арга хэмжээнүүд тавьж исэн боловч эдгээр нь ерөөсөө үйлчлэхгүй байсан. Яагаад тэгэхээр бусад томоохон улсууд жишээлбэл Орос, Хятад, одоо Герман ч гэдэм дээ томоохон улсууд бол ерөөсөө энэ Ираны цүмийн зэвсэг түүчийн тэрийг харгалзахгүйгээр зүгээр л байдгаараа худалдаа хийгээ явж байсан болохоор Иран ерөөсөө Америкийг тоохгүй байгаад исэн. Тэгэхээр Обама бодсон за гэх юм бол би одоо Орос, Хятад хоёртой хилцээр хийгээд Орос, Хятад хоёрыг өөрсдийнхөө талд оруулаад Ираны эсрэг ингээд хориг арга хэмжээндээ нэгтгэх хэрэгтэй байна гэж ингэж бодсон байгаа. Тэгээд хамгийн анхны одоо Орос руух төрийн альчлалаа ингээд хийсэн. За сая бас наг ярьжсэн Оросд бол Медведев тухайд ерөнхийлөгч болсон байсан. Гэхдээ энэ бол төр зүрийн хэрэг байсан. Энэний цаана Путин одоо хүртэлтэй Медведийг ингээд утсан хүүхэлтэйгээ болгоод ашиглаж байгаа, ажилуулж байгаа. Тэгээд яг гол хүч нь бол Путинд байгаа гэдгийг мэдчихсэн. Тэгээд төрийн альчлалынхаа үед Медведтэй уулзахаас гадна Путинтэй уулзсан байгаа. Тэгээ Путинтэй уулзсан чинь Путин бол эхлээд ингээд нэлээд дургуухан те ингээл хам гомдлуудаа хэлжсэн. Бид нар ингээд Америкийн төлөө зөндөө олон зүйл тусалж байхад Америк дандаа бидний эсрэг зүйл хийж идэг. Одоо хуучин социалист дэглэм байсан улсуудыг бидний эсрэг босгосон те арчлыг дэмжих гэдэг нэрийн дор Оросын дайсан болгосон гэл айгүй олон гомдол хийсэн. Тэгээд Обама бол энэ бүхнийг ингээд 2 цаг хэртэй ингээд айгүй төвчээртэй сонсоод тэгээ хэлмээр зүйл байсан ч гэсэн за энэ Путин ингээд ямар ч байсан гомдлуудыг сонсох хэрэгтэй гэж төвчээ сонсоод тэгээд 2 цагийн дараа Путин арай зөвлөрөөд ер нь ингээд Америктай буцаад харилцаагаа сайжруулах тал дээр би жоохон нээлттэйгээр бодож үзье гэсэн тийм зүйл хийсэн. Тэгээд Орос болон Америкийн харилцаа арай нэг тийм дараагийнхаа эрэг шатанда орсон. Тэгээд Оросыг ингээд ятгахсны дараа мэдээж хэрэг дараагийнх нь алхам нь Хятадыг одоо ятгах байсан. Тэгээд руух бас анхныхаа төрийн альчлалыг хийсэн. Хятад Америк хоёрын харилцааны хувьд гэх юм бол яг ингээд өнгөн талдаа бол зөрчлөөд авах зүйл байхгүй. Тэгээд аюу тийм найрсаг харилцаатай боловч цаа талдаа нэлээ их тийм зөрчлөөнтэй зүйлүүд байсан. Ягаад тэгэхээр Хятад бол эдийн засгийн хувьд нэлээ ингээд хүчрхэгжээд ирсэн. Олон улсын гэрээ хэлцээрийн талбарт жишээлбэл үйлдвэрлэлийн аюулгүй байдал гэдэг юм те байгаль орчин тохиог хаягдал гэдэг юм тэдгээр зүйлсүүдээр ингээд улсууд хоорондоо ярьж хэлсэн зүйл тохирсон зүйл байдаг боловч Хятад дандаа тэрийг зөрчдөг байсан юм байна л да. Тэгээ тэр зөрчих болгонд нь тэрнийхэн төлөөсийг Америкчууд төлдөг байсан. Америкийн засгийн газар төлдөг. Тэгээд энийг ингээд төвчээд яваад байсан. Яагаад тэгэхээр Америкийн маш олон томоохон корпорациуд Хятад үйлдвэрээ байгуулад хямд өртөгтэйгээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх тийм боломжийг Хятадаас олж авчихсан болохоор бас хүчтэйгээр ингэж Хятадын засгийн газарт энийг тийг бойлон гэж хэлж чадахгүйсэн. Гэхдээ ингээд жил ирэх тусам Хятад хийсэн амнаасаа буцах цаашлаад бүр Америкийн оюуны өмчийг хулгайлах ч гэдэг юм уу, тагнах ч гэдэг юм уу тэр зүйлсүүд нь бол гарч хэлсэн. Тийм болохоор Обама энэ эхнийхээ төрийн альчлалын үеэр за энэ бүхнийг чинь бид нар мэдж байгаа шүү. Одоо болох цаг болсон гэдгийг Хятадын засгийн газарт анхааруулъя гэж одоо шийдээд тэгээд энийгээ ч гэсэн энэ төрийн альчлалынхаа үед нэлээ ингээд тодорхой хэлхийг оролцсон. За тэгээд энэ альчлалын үеэр бас сонирхолтой хөгжилтэй зүйлсүүд бас олж ирсэн л доо Хятад те ингээд янз бүрийн төхөөрөмжөөр тагнадаг, нууц бичлэг хийдэг гэдгээр алдартай байсан. Гадаадд ч тэр тэгэхээр бүр дотооддоо улсад нь ингээд ирэнгүүт бүр тэр нь бүхэл төхөөрөмжүүд тэр хакердаад тэгээд дуу бичих төхөөрөмж болгодог ч юм уус нууцаар ингэж бичлэг хийж байгаа гэдгийг нь Америкчууд маш сайн ойлгочихсон. Тэгээд Обамагийн багийнхан болохоор
Ингээд бүр айсандаа болоод усанд орохдоо хүртэл ингээд дотор хувцастайгаа усанд ордог, унтахтаа хувцастайгаа унтдаг тий. Яагаад тэгэхээр шүн ингээд камераар өөртөө шалтан нүцэн байгааг бичээд авчин шиг юм усанд орж байхад нь тийм бичлэг хийчихнэ гэж айгаад тэгдэг байсан юм чинь. Янз бүрийн засгийн газрын холбогдлолтой гэрээ хэлцээрүүд хийх ч гэдэг юм гадагшаага видео кол хийх гих мэтчлэн тиймэрхүү зүйлүүд хийхтэй болохоор мэдээж өрөөнөөсөө хийж болохгүй тусгай тийм хамгаалагдсан газар хэрэгтэй байсан. Тэгэхээр зочид буудал дотроо ингээд дахиад нэг майхан бариад тэр майхнаа ингээд дуу тусгаарлагчтай ингээд зориуд тэз гэсэн тийм бичсэн дуу гаргаад тэгээд янз бүрийн сонсох төхөөрөмжөөс тэр дотор нь яригдж байгаа дууг ингээд хязгаарлах тийм зорилттой тийм майхан байраа дотор нь орж байгаад ярьдаг байсан гэж байгаа. За тэгээд Обамагийн нэг туслах нь нэг удаа ямаа мартаад ингээд зочид буудлынхаа өрөөнд буцаад орсон юм байл та. Тэгсэн чинь тэнд цэвэрлэгээ хийжсэн. Тэгээд цэвэрлэгээ хийжсэн чинь цагаагаа цаашаа ороод дескэн дээрээс юм авах гэсэн чинь дескэн дээр нэг 2 хар хувцастай хүн хинэгчгүй материалуудыг ингээд нэгээр ингээд дуудалцөө ингээд хараа зогсчихсан гэж байгаа. Тэгэхээр тоош чи юу хийж байгаа юм бэ гэдгсэн чинь нөгөө хоёр чи ерөөсөө баг тэр хүн рүү эцэлж харахгүй шууд ингээд гараа явцсан. Тэгээд энэ хүмүүс аль мэдээж ихтэн засгийн газрын оо тагнуулууд байсан те бүр тэгээд цагаандаа гарцсан юмнуудыг нь шууд зочид буудлынхаа өрөөнд нь ороод харж идэг. Ийм амар байдлаар ингээд ихтэн засгийн газар бол хүмүүсийг ингээд тагандаг гадаад харилцаан дээрээ тийм сонин арга хэрэгэлдэг байсан байгаа. Обама бол энэ айлчлалынхаа үеэр хуучин тав болон ерөнхий сайд нь ингээд олон талаар ойлгосныхаа хүчин хятад бол баг зэрэг ингээд Америкийн хэлснээр нь байхгүй болохгүй юм байна гэдгээ ингээд ухаарад тэгээд энэ айлчлалын дараахнаас эхлээд хятад Орос хоёр хоёулаа Америктай нэгдээд Ираны эсрэг худалдааны хориг бодлогод явуулахаар ингээд санал нэгдсэн. Тэгээд ихснийхаа хүчинд Иранчууд Америктэй за хилцээр хийхгүй болохгүй юм байна гэсэн тийм одоо шийдвэр төрсэн байна. За энэ бүлэгт бас нэг яригддаг чухал сэдв болохоор дэлхийн дулаарлыг багасгахад нүүрс төрөгчийн хийг бууруулахад Америкийн гүйцэтгэсэн үүргийн талаар байгаа л да. За 2009 он гэдэг бол Кёотогийн протокол буюу одоо дэлхийн нийтээрээ нүүрс хүчлийн хийгээ багасгая гэдэг тийм ус олгон үүрийн гэсэн зорилт дэвшүүлээд ялангуяа хүчингүй усууд үүрийн гэсэн зорилтоо дэвшүүлээд тэгээд 2012 он гэхэд тухайн зорилтоо хэрэгжилтийг нь хянаа нэгэндээ ингээд арга хэмжээ авна гэсэн тийм гэрээ байгуулсан байсан. Тэгээд тэр гэрээ нь хэрэгжиж эхлээд 1 жил болж байсан. Гэсэн хэдий боловч Америкийн хувьд энэ гэрээндээ хүрэхэд маш хол байсан. Яагаад тэгэхээр Обамаг ерөнхийлөгч болохоос өмнө Буш засгийн газар бол өмнөх засгийн газрууд нь энэ нүүрс төрөгчийн хийг бууруулахад ерөөс дөрвтэй арга хэмжээ авч чадаагүйсэн. Америк бол бараг нүүрс төрөгчийн хий үйлдвэрлэгчээрээ дэлхийд номер 1 2-т явжсэн юм маш тийм үзүүлэлт муу байсан. Тэгэхээр Обама ерөнхийлөгч болсныхаа дараа хамгийн түрүү авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нүүрс төрөгчийн хийг бууруулахын тулд нэлээд тийм томоохон сан үүсгэсэн 800 тэрбум долларын юм сан үүсгээд тэгээд сэргээгт эрчим хүчний янз бүрийн техник технологи компаниудыг эндээсээ ингээд дэмжиж эхэлсэн. Дээрээс нь автомашин болон гэр ахуйн цахилгаан бараануудын энэ бензинд бас эрчим хүч зарцуулалтыг хязгаарлах янз бүрийн стандартууд тогтоосон тийм. За энийх нь хүчээр машин гэр ахуйн барааны эрчим хүчний зарцуулалт нь нэлээд багассан янз бүрийн инновацлог бүтээгдэхүүн гарч эхэлсэн гэж байгаа юм. За тэгээд эдгээрийг хэрэгжүүлсэн ч гэсэн 2012 оны Кёотогийн протоколын зорилтондоо хүрэхэд Америк бол бас л хоол байгаад байсан. Тэгэхээр Обамагийн засгийн газар бодож байгаад за бид нар ингээд нэгэнт 12 он гэхэд энэ зорилтонд хүрч чадахгүй юм чи зорилтоо багасгах хэрэгтэй байна гэд. Тэгэд 2009 онд бас Копенхагны ийм хилцээр байсан. Кёотогийн протоколын хэрэгжилтийг бусад улстайгаа ингээд ярилцаад шаардлагатай бол ерөөсөө хэлсэн амлалтандаа хүрэх боломжгүй байгаа юм бол тэр талаар нь бусад улстай ярилцж байгаа тусламж дэмжлэг авч гэдэг юм те. Тим зүйлээ ярилцах хурал саммит 2009 онд зохион байгуулагдсан. Тэгээд энэ Копенхагны уулзалтан дээр Обамагийн засгийн газар за бид нар ямар ч зорилтоо багасгахгүй болохгүй нэ гэдгээ ингээд бусад ялангуяа нөгөө зорилтоо хэрэгжүүлэх бүрэн боломжтой ингээд амжилтаа хэрэгжүүлж байгаа Европын улсуудад ингээд ойлгуулад тэгээд ятгаад энээс өөр арга алгаа гэд Европ улсууд за ойлголоо. Гэтэ одоо та нарын хамгийн ятахгүй болохгүй улсууд чинь болохоор Хятад болон Бразилтэй энтгэг гэх мэтчлэн хөгжиж буй улсууд байна. Тэдгээр улсууд бол Кёотогийн протоколын дагуу бол яг зорилт тавьсан. Гэхдээ тэр зорилтондоо хүрэхгүй бол ямар нэгэн одоо арга хэмжээ
ахуулах ч юм уу тийм үүрэг хүлээгээгүй байгаа хүмүүс байна. Улсууд байна. Тэгэхээр энэ улсуудыг зорилтоо багасгах гэхдээ тэр багасгасан зорилтондоо заавал хүрэх ёстой гэдэг байдлаар нь та нар ятгахгүй бол та нарын санал болгоод байгаа зүйлийг чи хүлээж авч чадахгүй нэг гэдгсэн. Яг өөрт нь ингээд Америк руу буцаад 2хан цаг ингээд үлдчихэд байсан. Ягаад тэгэхээр Америк руу хурдан нисгүй бол Америкт нэг хар шуурга ирж байгаа. Тэгээд нөгөө хятадууд айл хэдийн онгоцны бодол руу явж ийн гэсэн мэдээ авсан. Гэхдээ ингээд судлаадсан чинь хятадууд Америкчууд худлаа хэлээд үндэ болохоор бусад улсуудтай ингээд нууцаар зочид бодолтой үлдээд ингээд нууц хурал хийж байгааг нь мэдсэн. Тэгэхээр нь Обама Хиллерийг дагуулад шууд тэр нууц хурал руу ингээд дайраад орсон. Тэгээд л орсон чинь нөгөө тэндээ бараг 10 гаруй хүчиж буусаад байсан. Тэгээд бүр гайхаад тэгээд балмагч байгаа хооронд нь Обама шууд хятад ерөнхий сайд дээр очиод би ингээд хэлэх гэсэн зүйлээ маш тодорхой хэлмээр байна гэд надад ярихад бэлэн бистэй гэж шууд сандал тавьж суугаад ярьж хэлсэн. Тэгээд хэлэхдээ болохоор та нарын юу бодож байгааг чинь би мэдэж байна. Та нар ингээд Кётогийн протоколын дагуу болохоор янз бүрийн үүрэг хүлээгээгүй ингээд нүүрс төрөгчийг хийгээ бууруулах ямар ч хүчин чармаал гарахгүй ингээд яваад байгааг чинь би харж байна. Энэ бүх бурууга та нар эцээцт Америкруулж ихний үсттэй те. Гэхдээ тэглээгээд одоо дэлхийн нүүрс төрөгчийн хийвэл нэг гараа марч буурахгүй маа. Тэгэхээр надад нэг л сонголт байна. Тэр нь болохоор улс олгон бид нар ч гэсэн адилхан өөртөөхөө чадах хэмжээний тэм зорилтоо тавина. Та нар ч гэсэн тэр чадах хэмжээнийхаа зорилтыг тавь. Тэгээд тэрнийхээ төлөө тэр амлалтандаа хүрхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Хэрвээ та нар үгүй гэдэг юм бол би шууд одоо гараад хэвлэлийн баг хурал зарлана. Тэгээд тэн дээр болохоор би ингээд хятад барьцэл энтгэх тийм санал тавьсан. Гэхдээ тэд нар огт хүлээж аваагүй сонсохыг хүсээгүй. Би бас тэднэрт ингээд зориулаад нүүрс төрөгчийнхаа хийг бууруулахад нь туслах гээд ингээд фанд сан босгоод тэд нар санал болгосон. Тэд нар хүлээж аваагүй гэдэг байдлаар шууд би дэлхийн нийтэд зарлана. Тэгээд зарлахад хятадын ард түмэн энтгэх барьцлийн ард түмэн та нарыг засгийн газараа юу гэж харах уу? Цаашлаад бусад хөгжингүү орон Япон болон бусад Европын улсууд яард иргэд ингээд чадах чинээрээ татвар татаасаа төлөөд нүүрс төрөгчийнхаа хийг бууруулах гэж зүтгэж байхад та нар хажууд нь ингэж их нүүрс төрөгчийн хий үйлдвэрлээд хахад тэдэрт ямар шудраг биш юм бэ гэж та нарт ямар ингэж эсэргүүцэл үзүүлэх вүлээ. Та нар тэрийг бодоод үзээрэй. Тэгээ надад ерөөсөө сонголт үлдээг байна. Та нар яг одоо энэ гэрээнд гарын үсэг зур гэд тэгээд шавдуулаад тэнд байгаа 10-аад хөгжиж буй улсаар гарын үсэг зуруулаад Европчуудаар бас гарын үсэг зуруулаад тэгээд Копенхагны хурлаас маш түргэн хугацаанд ингээд олон сар жил Бутланта байсан нүүрс төрөгчийн хийг дөрвтөө бууруулах тэр гэрээ хилцээрийг урагш нь ахиулж чадсан байгаа даа. Мэдээж ингэснээрээ 2016 онд 7 жилийн дараа Парист одоо Кётогийн протоколын дараагийн томоохон одоо дэлхийн талаарлыг бууруулах чиглэсэн олон улсын гэрээ хилцээр одоо зурагдах үндэс суурийг энэ Копенхагны уулсан дээр тавьсан байгаамаа. За тэгээд дараагийн 6 дугаар бүлгээ яриа гэж бодож байна. 6 дугаар бүлгийн маань гарчиг нь болохоор in the barrel буюу одоо торхон дотор байна гэдэг ийм нэр гарчигтай бүлэг байгаа. Учир нь хэм бол Обамагийн 2 дахь ерөнхийлж болсноос 2 дахь жил буюу 2010 онд Обамагийн хувьд бол ер нь нэр төр нь байнга л ингээд энэ тэндээс хэвлэл мэдээллүүдээс маш одоо муу шаагдсан өөрийнхөө демократик болон репабликийн бүх хоёр талынхаа намаас ардчилсан болон бүгд найрамдах намаас дандаа л асуудал болж байна. Ерөөсөө олигтой хийхгүй байна. Ажлаа хийх гэсэн бас их шүмжлүүлэгдсэн тийм жил болж өнгөрсөн. Тийм ч учраас тэгээд түүнээс гадна маш олон төрлийн асуудлууд яг энэ 2010 онд гарч ирсэн байгаа. Тийм болохоор торхон дотор нэг жоохон хүн орцсон. Тэгээд тэр нь байнга ингээд устаа эргэлдээд байгаа юм шиг тий. Тэгэл арай гэж ингээд толгоогоо цохуулгаад нэг амьсгаа авахаар дахиад ус нэмэл буцаал шуурган дотор ороод тийм юм шиг байна гэж өөрийнхөө энэ 2 дахь жилийг өөрөө дүгнж битсэн байдаг. За тэгээд 2010 онд 9 онтой харьцуулахад эдийн засгийн байдал хамаагүй дээрдэж байсан холбооны Federal Reserve гаргасан эдгээр бодлогууд нь бас нэлээд үр дүнтэй явж байгааг нь мэдрэгдэжсэн. Гэсэн хэдий боловч яг Америкийн ард түмний амьдрал нь бол ерөнхийдөө сайжраагүй байсан. Түүнээсээ болоод ч бас ард түмнээс нэлээд шүүмж гарч ирсэн учир нь юм бол энэ
том банкнуудын том захирлуудыг төрөөс татаас гаргаж ирж тавьчаад энэ ард түмнээ ерөөсөө анзаарсангүй. Миний татаас хаана байна гэдэг гих хэмчлэн ард түмнээсээ хүртэл ингээд олон төрлийн шүүмжүүдийг сонсчихсан. 2010 оны ихэр харахад Америкийн нэгдсэн улсаас ерөнхийдөө Барак Обамаг бид нэр маш хүлээлттэй ерөнхийлөгч болсон. Гэтэл юу ч хийсэнгүй гэдэг одоо approval rate гэж байдаг шүү дээ, тий. Хэр зэрэг энэ Барак Обамагийн бодлогыг хүлээн зөвшөөрч байна вэ гэдэг талаас нь ард түмнээсээ судалгаа гаргахад Америкчууд бол тэр бол ерөөсөө альтын Барак Обамагийн рейтинг нь унтсан маш тийм хэцүү үед таарч байсан. Гэтэ өөрөө Барак Обама ингээд харж байхдаа бодлого нь яваад байна. Зүг болоод байна. Гэхдээ хүмүүсийн ажилгүйдлийн түвшин дээшлэх, хүмүүс олон ажилтай болох гэдэг маань цаг хугацааны асуудал юм а гэдэг байдлаар бас энийг харж байсан байгаа. За ингээд 2010 оны 3 сард хамгийн анх тий дэлхийн эдийн засгийн хямрал болсноос хойш жил хагасын дараа ер нь бол ингээд анх удаа сар болгоны ажилгүйдлийн түвшнийг зарладаг тоон маань индекс маань сайжирсан дүнтэй гарч ирсэн. За ингээд 2010 оны 3 сар болон 4-5 сард эхлүүлээд ажилгүйдлийн түвшин маань буураад ерөнхийдөө нийт ажил олгогчдын тоон өссөн хэмжээтэй гарч илүү сайн үр дүн гарч ирсэн байгаа. За ингээд арай гэж Америкийн нэгдсэн улсын эдийн засаг ерөн сайжир төвшөндөө орлоо гэд бодож ирсэн чинь Европын холбоо хэцүүдж эхэлж байгааг харсан. За тэр дундаа Европын холбоо та бүхэн санаж байгаа 2010 онд Грекийн эдийн засаг бол маш хүнд байдалд орсон. Европын холбооны ус Америкт болсон энэхүү сабпрайм гэдэг энэхүү эдийн засгийн одоо дэлхийн хямралаас болоод Европын холбооноос хүнд туссан. Гэтэл яг тэр дундаа Европын холбооны Герман, Франц зэрэг улсууд өөрсдөө арай гэж бие таагаад авч гарах боломжтой байсан боловч хажууд нэг Грек гэдэг улс бол өөрийнхөө өрөнд баригдаад маш хэцүү байдалд орсон байсан. За тэгээ Европын холбооны улс бол евро гэдэг зөвхөн нэг мөнгө тэмдэгттэй байдаг учраас Америк улс шиг өөрсдөө шийдвэрээр мөнгө хевлээд өөрийнхөө өр олгоод ингээд өөрөө дарах боломжгүй Европын холбооны банктай ярилцах шаардлагатай байдаг. За ингээд Обамагийн хувьд бол энэ бол Европын холбооны улсуудыг ятгах ихсэн л те. Анжела Меркелтэй яриад те. Тэгээд Францын одоо ерөнхий сайдуудтай ярилцагч юм ингээ бүгдэнтэй нь ятгаад Грекийг ямар нэгэн байдлаар таад аврахгүй бол өөртөө хэцүү техний өөрөөр хэлбэл буцаад дэлхийн эдийн засгийг хямрахна гэдэг талаас нь хийсэн боловч нэлээд бас тэр Европын холбооныхон бол тийм хатуу байр суурьтай байгаа хэлсэн. Гэхдээ сүүл рүүгээ бүр хамаг зүйл нь бүр тарцагтаад болохын эцэст арай гэж Грекийг авч гарсан байгаа. Гэхдээ Грек ингээд дефолт болох нэ, одоо дампуурах нэ гэдгээд зарлахаар болонгууд Америкийн нэгдсэн улсын эдийн засаг нөгөө арай сайжирч ирсэн буцаад хэцүү байдалтай ордог. Ингээд дахиад нөгөө нэг давлгаа орж ирэлээ. Арай гэж амьсгаа авч идэл буцаад ингээд бас ингээд дэлхийн эдийн засаг бас хүн цохилтонд ордог байгаа. За энэ 2010 онд өөрийнх нь 2 дахь жил байсан тий ерөнхийлөгч болоод за тэгээд энэхүү олон төрлийн эдийн засгийн хямралуудыг даван туулахаас гадна өөрөө бас гоё яг цагаан ордон дотор юу болж байсан тухай тий хэрхэн яг стаффуудынхаа цагаан ордон дотор ажилчдынхаа багийнхныгаа ёс зүй болон тийм ёс зүйн одоо сайн байлгах за тэгээд inclusiveness буюу хүмүүсийг бүгдийг нь оруулсан тухайлах юм бол эмэгтэйчүүд, өнгөт айрстай, Аз гаралтай хүмүүс, Индиан гаралтай хүмүүс гих мэдчлэн, Латин гаралтай хүмүүс гих мэдчлэн бүх хүмүүсийг хамарсан тийм сайхан уур амьсгалтай болгохыг бол Барак Обама нэлээд хичээж ажиллаж байсан. Ялангуяа өөрөө би хамгийн анхны өнгөт айрстай хүн учраас ерөнхийлөгч учраас энэ тал дээр илүү их чанмайж ажилласан гэдгээ бүр ингэж нэлээд тодорхой бичсэн байсан. Тухайлбал цагаан ордон дотор ажиллаж байгаа эмэгтэйчүүд тий ялангуяа бусад улс төртэй ажиллаж байдаг эрэгтэй хүмүүстэй харьцуулахад бол бидний яриаг ерөөсөө сонсохгүй байна. Энэ эрэгтэй хүмүүс ингээл орж ирэл үг таслал эсвэл ингээд миний хэлсэн зүйлийг 2 минутын дараа дахиад өөрийнхөө юм шиг яриад яг л нөгөө нэг man power ингээд шүү дээ тий яг тийм юм хийж ийнэ гэдэг маш жоохон гомдолтой байсныг бол Барак Обама ер нь ойлгосон. Тэгээл эмэгтэйчүүдтэй бас тухайлан тусгайлан уулзаж санал бодлыг нь сонсох тийм зүйлүүдийг хийжсэн. Тэгээд эмэгтэйчүүдтэй цагаан ордонд ажиллаж байсан эмэгтэй хүмүүст бас тий хэрэг хин нэг нь чиний урдуур юм ярих гад чиний ярьж байсан хурал дээр хийсэн зүйлийг чинь таслах гэх юм бол шууд тэр хүнд
би дуусаагүй байна. Би яаж дуусах байна? Би эхлээд яриагаа дуусгачих гэж шууд хэлжээ гэж. Их мэдчлэн ер нь энэ хүү цагаан ордонд ажиллаж исэн ажилчтай ингэж тий инклюзивнес гэдэг бүгдийг нь хамарсан юм зүйлийг бас нэлээд өөрөө бүр чармайн ажиллаж байсан байгаа. За тэгээд түүнээс гадна хөөрхөн юмуд гардаг л да ер нь ингээл мэдээж ерөнхийлөгч болсон юм чинь бүгд нэг л их скежюлтэй энэ бааш хэцүү те ийм шахуу цагийн хуваартай хүн байгаа гэсэн идэ болооч гэрийнхэнтэйгээ цаг гаргана өөрийнхөө өглөө болгонд дасгал хийдэг гэрийнхэнтэйгээ оройныгоо хоолоо заавал те ихнэр хоёр охинтойгоо хамт идэн тэгээд орой унтахаас өмнө тэр цагаан ордныхаа байдаг парк дотор алхтагч гэдэг юм уу гих мэдчлэн ер нь аль болох ерөнхийлөгчийн хэцүү байсан боловч эртний амьдралаа бас авч явахыг бодсон тийм жил бас болж өнгөрсөн байгаа. За ингээд байж байсан чинь дахиад нэг том хэрэг гарсан 2010 онд юу болсон бэ гэхээр 2010 оны 4 сарын 20-ны өдөр та бүхэн санаж байгаах BP гэдэг том петролеумын компани байдаг. Энэ компани хийж байсан нефтийн цооног Мексикийн болонд байсан нефтийн цооногноос том нефт алдагдaltaй гардаг байгаа. Энэ цооног нь дэлбэрсэн. Тэгээ дэлбэрлэгснийхаа дараа тэндээс байсан газрын гүнлүү бүр далайн гүний тэр гадаргуугаас доошоо дахиад 5-6 км өрөмцөн тэр цооногноос нь ерөөсөө л ингээд тасралтгүй нефт бараг өдөрт 10 мянган баррел нефт ингээд тасралтгүй гарсан. Энэ бол 21-р зууны бас томоохон гамшиг болсон олон тооны тий ан амтан тэр ойр авийн бүх зүйл нэгээд маш хэцүү байдалд орсон. Энэ бол үнэхээр гамшигтай зүйл яг тохиолдсон байгаа. За ингээд яг нефтийн BP-гийн асуудалтай болсон. Тэгээд яг BP компаниасаа бол эхлээд нэгдүгээр тэдрийг бол наадахаа асуудлаа шийд гэдгийг мэдээж Америкийн нэгдсэн улсын зүгээс хэлсэн. Тэгээд тэдэр хичнээн оролцсон боловч сүүл рүүгээ BP компани хүртэл өөрсдөө яаж тэр цооны бөглөхөө учрыг олохгүйсэн. Энэ бол зүгээр л нэг одоо pipe гэдэг штэ тийм турба бөглөрсөн зүйл биш. Дэлхийн гүнээс бүр ингээ ориглоод гарч ирж байгаа зүйл байсан. За ингээд Обамагийн зүгээс бол Америк нэгдсэн улсын яг засгийн газарт ажиллаж байсан бас нэг инженер хүмүүсийг бас томлоод тэгээд BP-гийн багийнхантай хамтраад бүр томоохон прожект хийгээд бүр ингээд бүхэл судалгааг ингээд гаргаад тэгтээ энэ бол цагийн маш тийм цаг толгомц асуудал байсан. Ингэсээр байгаад арай гэж 87 өдрийн турш тэр газрын тоос нь ингээд нефт нэгэл өдөр шинэ уугаа засагтаадсан. Тэрний дараа арай гэж ингээд таглаж тавьсан байгаа. За энэ хугацаанд 87 өдрийн хугацаанд тэгэл ойролцоогоор бараг 4 сая баррел газрын тоос далайд гарсан 70 ан амьтан тухай орчин бүх зүйл тэгээд дээрээс нь далайн эрэг дээр байдаг Луизиана мууж, Texas мууж гэх мэтчлэн муужууд оршдог амьдардаг хүмүүс загасчд тэр эрэг хавар амьдардаг хүмүүс бүгд нефтээр ингэж очигдсан маш хүнд байдалд орсон. За үүнийг нь бол мэдээж сайн цэвэрлж авах шаардлагатай болсон боловч зөвхөн нефтний 2/3-ыг ингэж амжилттай цэвэрлсэн байгаа. За тэгээд өөрөө бас дараа нь яг 100 бүх юм дуусны дараа 9 сард энэ гамшигт нэрвэгдсэн эрэг дээр очиж бас охинтойгоо энэ гамшигт нэрвэгдсэн эрэг бас цэвэрхэн шүү гэж бас усанд орж хүртэл ингэж бусад эрэгтэй урайлж ирээрээ буцаад ирээрээ энэ аялал жуулчлалаар ирээрээ гэж хүртэл ингэж урайлж байсан байгаамаа. За тэгээд дахиад нэг том асуудал гардаг. Тэр нь болохоор юу гэхээр хэл 2010 ерөөс ингээл бөөн асуудал тэгээд яаж энэ химиг одоо хамжуулдаг вэ гэмээр л байгаа байхгүй. За тэгээд дараагийн нэг асуудал бол та бүхэн мэдж байгаа Guantanamo Bay гэдэг тэр нь болохоор хорих лагер байгаа. Тэр нь болохоор Афганистан болон Иранд байсан тэр цэргийн олзлогчдыг тэнд хорж тэгээд Афганистанаас ялангуяа цэргийн олзлогчдыг тэнцээ хорж тэгээд саатан байлгадаг тийм газар хорих анги байдаг. Тэнцээ ойролцоогоор 240 гаруй хүн байсан. Барак Обама бол кампанид ажил хийж явах үедээ ер нь энэ газрыг хаана гэдэг төлөвлөгөөтэй ажилласан. За тэгээд хаахад мэдээж амарх юм санагдаж байгаа л да. За тэгээд 240 гаруй хоригдож байгаа хүмүүсийн дундаас нь эхлээд энгийн хүмүүсийг нь болохоор нэг амар ердийн одоо байлдагч нар байгаа шүү дээ. Тэдний бол нутгаар нь буцаая. Бид нар эндээс мэдээл авахгүй байна. За хоёрдугаарт нь болохоор тийм high valued Danish би одоо өндөр үнэтэй тийм хоригдогч нар байгаа.
тэдгэрийг болохоор террорист ажиллагаанд өндөр одоо ранктай байсан хүмүүс. Тэдгэрийг болохоор шүүх хуралд оруулъя. Америк нэгдсэн улсад авчирч байгаад Нью-Йорк хотод шүүх хуралд оруулъя гэдэг тийм саналыг гаргасан гэсэн хэдий болооч энэ маш хэцүү зүйл гэдэг ойлгосон. Учир нь юм бол ердийн хүмүүс цэргүүдийг нутаг руу нь буцаа ихээр олон улсын хуулиар нутагдаа буцаагаа тэр хүн нь алагдах магадлалтай байх юм бол нутаг руу нь буцааж болдоггүй. Тийм болохоор хуулиараа бол Америк нэгдсэн тэр хүмүүсээ буцааж чадахгүй болсон. За хоёрдугаарт нь болохоор нөгөө нэг өндөр албан тушаалтай байсан тэр хоригдож байгаа хүмүүсийг нь шүүх хуралд оруулъя гэтэл буцаагаад Америкийн нэгдсэн улсын талаас зарим хүмүүс бол түүнийг маш их эсэргүүцсэн. Учир нь юм бол тэдгээр хүмүүсийг Америкийн нэгдсэн улсын газар тушаан дээр авчрах юм бол буцаад террорист таллах өртөх магадлалтай гэдэг байдлаар нь маш их том эсэргүүцэлтэй учирсан байгаа. За ингээд энэ юусоо бүтэхгүй болж таарсан байгаа. За ингээд байжсэн ерөнхийдөө ингээд хийсэн юмнууд нь ингээд ерөөсөө дандаа л асуудал гарч ирсэн 2010 он тий. Тэгээд ерөнхийдөө ранк нь муу юм шиг санагд эдийн засгийн бодлого нь болохгүй байгаа юм шиг олон нийтэд харагдаж ирсэн. Гэсэн хэдий боловч ингээд болоод яваад байсан л та. За ингээд 2 дахь жил буюу 2010 онд Америкийн нэгдсэн улс ер нь бол 2 жил тутам нэг удаа Конгресс болон Сенатынхаа сонгуулийг хийдэг байгаа. Гэхдээ бүх суудлын солигддоггүй, зарим суудлууд нь солигддог. За тэгээд 2010 онд бол доод танхимын сонгуул болж таарсан. За тэгээд доод танхимын сонгуульд Обама өөрийнхөө ардчилсан намыг төлөөлж одоо бүх хүмүүст урайлаг гаргаж энд одоо сонгоорой гэж маш их кампанид ажилладаг тий. Босод нэр дэвшиж байгаа хүмүүсээ дэмжиж явсан байгаа. Гэсэн хэдий боловч 11 сард энэ доод танхимын конгрессийн сонгуул болоход ардчилсан намаас 63 суудлаа алдсан байдаг. За ингээд одоо хүртэл болохоор энэхүү доод танхимд нь болохоор ардчилсан нам олонхын судалтай байсан бол ингээд олонхын судлаа алдчих байна гэсэн. За энэ бол том цохилт болсон. Тэгээд Обама бол өөрөө бодохдоо тий хүмүүс яхааргүй сонгуулийн оролцоо бас муу байсан. Хичнээн өөрөө том ажлуудыг амжилсан боловч нэлээд бас тий хэвлэл мэдээллүүдээс муу дүн авч байсан. Ард дэргэд бас түүнийг нь ерөөсө хүлээн зөвшөөрч байгаагүй. Гэхдээ өөрөө энэ номдоо бичснээрээ бол бодсноороо би хийсэн дээр бүх 2 жилийн турш хийсэн зүйлдээ огтхон чарамсаагүй. Учир нь юм бол бид нар бол 20 одоо түрүүн нагийг нь тайлбарлаж байсан 20 сая хүнийг те эрүүл мэндийн даатгалтай болгосон, дэлхийн эдийн засгийн хямралаас аварсан. За тэгээд л одоо ингээд том асуудлуудыг бүгдийг шийдсэн те түрүүн дэлхийн дулаарлын асуудал байна. Энэ том BP-ийн oil spill те нефтийн ингээд алдагдал байна. Эдгээр зүйлүүдээ бүгдийг шийдсэн. Гэхдээ юу хийж чадаагүй гэхэлэр би энийг ард хэрэгтэй ойлгуулж чадсангүй гэдэг зүйлээр бол би үнэхээр харамсаж байна. Гэхдээ цаашдаа одоо мэдэх байхаа гэж өөрөө яг тухайн үедээ бодож байсан. Тийм учраас хийсэн зүйлээ бол ерөөсөө буруу гэж бодоогүй. За ингээд 11 сард доод танхимын сонгуул болдог. Тэгээ сонгуулийн яг дүр тун гараад 1 сар буюу одоо ингээд 2 сарын хугацаанд 2 сарын дараа бүх яг жинхэнэ аль бие усаар судалсан солигддог байгаа. За энэ хугацаанд одоо 2 сарын хугацаанд олон одоо хуулийн төслүүдийг гялс тий бүгд нь танхим солигдохоос өмнө амжуулах хэрэгтэй болсон. Учир нь юм бол нэгэнтээ нөгөө намын хүмүүс доод танхимд ороод ирэх юм бол өөрийнх нь санал хуулийн төслүүдийг батлахгүй байх гэдэг үгнээс. За ингээд 2 сарын дотор жинхэнэ гэлэлцсэн байна хөө. За тэгээд хамгийн эхлээд гаргасан 3 4 том зүйлүүдийг гаргасан. Тэ нэгдүгээрт нь болохоор старт гэдэг тэр нь болохоор Цүмэн Зевскийн пролификийн Цүмэн Зевскийн эсрэг тийм хуулийн төслийг бас санаалсан. Тэр нь болохоор сенатаар бас батлагдаад 71-26-аар батлагдсан байгаа. За тэгээд дараа нь болохоор Мишель Обамагийн санал болгож ирсэн хүүхдийн тийм хоолны нутришнтэй холбоотой энэ хуулийн төслийг батлсан. Энэ нь бол бас Мишель Обамагийн хүүхдийн тархалтын эсрэг хийсэн бас нэгэн хуулийн төсөл байсан. Энийг ингээ бас хуульчиж баталсан. За дахиад нэг баталсан зүйл нь болохоор Don't ask and don't tell гэд Америкийн нэгдсэн улсын цэрэг болон Navy-д ингээд явж байгаа хүмүүст хэрвээ цэргийн алба хааж явах юм бол хэрвээ та цэргийн алба хааж явахдаа өөрийнхөө хүүс болон одоо сексийн одоо LGBTQ хүмүүс байх юм бол тэрийг битгий хэлж болохгүй, асууж болохгүй ингээд чимээгөө өнгөрөх ёстой гэдэг бас нэг тийм зүйл өмнөх засгийн газруудаас бас батлагдсан хууль байсан. Үүнийг нь бол буцаасан байгаа. Өөрөөр хүчингү болгосон. Учир нь юм бол ердийн LGBTQ хүмүүс
цэрэгт явахдаа нээлттэй байдлаар хийх боломжтой. Тэгээд бүх хүмүүс нь бол түүнийг хүлээмжшээр ялгарлан гадуурхахгүй байх гэдэг талаар хууль болгосон. За тэгээ энэ бас батлагдсан. За дөрөв дэх одоо хууль нь болохоор Dreams гэдэг тэр нь болохоор Dreamers гэдэг байдаг. Тэр нь болохоор юу вэ гэхээр баг байхдаа жоохон байхдаа аав ээжээгээ дагаад Америк нэгдэлд ирэхдээ аав ээж нь үлдээ тэгээд нөгөө аль бие усны бичиг баримтгүй ирсэн цагаачдын хүүхдүүд өөрөөр хэлбэл тэр хүүхдүүд нь бол ерөөс аав ээжээгээ дагаад ирсэн өөртөө бол ирээ гэж ирээгүй те тэдгээр хүмүүсээ хууль ясны аль бие усны бичигтэй болгоё гэдэг хуулийн төсөл байсан. За үүнийг бол маш олон засгийн газар бас өмнө оролдож байсан бол ерөөс амжилттай болоогүй ийм төсөл байгаа. За энэ хуулийг бол Обама дахиж бас ингэж үзсэн гэсэд боловч за энэ бол харин батлагдаж амжаагүй. Гэхдээ хамгийн бараг батлагдахад ойрхон болсон ийм байдлаар өнгөрсөн байгаа. За ингээд үлдсэн энэ хүү доод танхимын сонгуулиас дараагийн доод танхим яг жинхэнэ бүрмөр хэрэгтнээс солигдох хүртэл ингээд 6-7 хоногийн дотор 99% хууль баталсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чи одоо 48 хоногоос то. Тэгэл ерөөсөө пижигнүүлэл өстэй хамаг юм ингээд хийгээд өнгөрсөн чинь сүултээ арт түмнээс ингээд харсан чинь ер нь засгийн газар сайн ажиллаж байна гэдэг өвөн төрөлтөнд төрсөн. За тэгээд ер нь эрэг үнэлгээ Обамагийн ерөнхийдөө авч эхэлсэн ийм яг цаг үе болж ирсэн байна. За энэ хүрээд бид хүн ингээд 6 бүлэг дууслаа. Одоо хамгийн сүүлийн бүлэг 7 дугаар бүлэг. Тэгэхээр энэ 7 дугаар бүлгийг бид гуруулаас хуваагаад 5 хүнд хүргэх болно. За 25 дугаар хэсэг. 7 дугаар бүлгийн 25 дугаар хэсгээс эхлэе. Энэ хэсэг дээр Обама Middle East бид нар одоо Middle East гэж ярьдаг шүү дээ. Одоо монголоор бол ойрхт орнууд гэдэг асуудал нь дуустдаг нэг дэлхийн өнцөг байгаа тийм. Тэгэхээр энэ талаар Америкийн ерөнхийлөгчийн хувьд ямар асуудалтай тулгарсан, ямар шийдвэрүүдийг гаргаж ирсэн талаар бичсэн байгаа. Тэгэхээр Арабын ертөнцид ялангуяа Араб-Израилийн хоорондын мөргөлдөөн асуудлууд бол одоо хүртэл шийдэгдээгүй тийм асуудлууд байна нэг. Тэгэхээр Америкийн ерөнхийлөгчдийн хувьд бол баг яг үндэ Америкийн сонгогдсон ерөнхийлөгч болгон Араб-Израилийн хоорондын мөргөлдөөнийг ямар нэгэн байдлаар шийдэх гэж хичээсэн байдаг. Гэхдээ бас шийдэлд хүрж исэн үед нь бас ховор юм байна л да. Тэгэхээр та бүхэн бас бодож иж магадгүй би ч бас гайхдаг гэсэн. Яагаад еврейчүүд одоо Израиль гэдэг бол еврейчүүд. Тэгэхээр еврейчүүд бусад орныг бодох юм бол Америкт яагаад юм хамааралтай байдаг юм бол ялангуяа улс төрийн хүрээнд те. Тэгэхээр Америкийн одоо хөрөнгө оруулалт гэх юм уу эсвэл тусламжийн хамгийн том Белоны том хэсгийг хүртдэг улс бол энэ Израиль байдаг. Тэгэхээр яагаад Израиль гэж те? Америкт ямар ашигтай бол ч юм уу янз бүрийн асуултууд байж магадгүй. Тэгэхээр Америкийн ялангуяа улс төрийн хүрээнд бол Израилийн асуудлыг бол нэлээд одоо нухацтай авч үздэг. Тэгээ нэлээд лобби сайтай. Тэгэхээр Америк дотроо улс төрчид нь өөрсдөө маш нэлээд том хувь нь өөрсдөө еврей гаралтай хүмүүс байдаг. Тэгэхээр тэр утгаараа ч тэр юм уу энэ асуудлыг бол нэлээд томоор авч үздэг юм байлаа. Тэгэхээр сонирхолтой. 1978 онд ч одоо жишээлбэл Америк ерөнхийлөгч Жимми Картер Израиль, Египт хоёрын хооронд эхийн хилцээр одоо байгуулахад нэлээд үүрэг роль гүйцэтгсэн. За үүний хүрээнд бол Израилийн тухайн үеийн ерөнхий сайд Египтийн ерөнхийлөгч нар бол Нобелийн инх тайвны шагналыг хүртэжсэн байдаг. За тэгээд хамгийн сүүлж явахад хамгийн бидний үеийнхээс гин бол Билл Клинтон байна. Тухайн үед Израилийн ерөнхийлөгч одоо за тэгээд Ясер Арафат хоёрыг нэг ширээн дээр авчирч одоо шийдэлд үргэж чадсан байдаг. Тэгэхээр яг Израиль Палестины ч юм уу асуудлыг ингээд аваад үзэхээр хамгийн гол нь Израиль талдаа хамаг анхаарлаа төвлөрүүлээд Палестины асуудал нь ингээд шийдэгдэггүй их үлддэг. Обамагийн хувьд бол энэ одоо мехмес рүү нэгт орохыг бол эхлээд хүсээгүй. Ер нь байгаагаар нь байлгачвал яасан юм одоо ингээл явж ивэл яасан үгүйс энэ дэр нэг шийдэл гаргахад хэцүү юм биш үү. Гэхдээ Америкийн гадаад
улс төртэй одоо гадаад харилцаагаа ингээд аваад үтсэн ч гэсэн энэ Израиль Палестины сөргөлдөөн те авч үзэхгүй бол одоо болохгүй асуудлын нэг яалтчгүй мөн болж таарсан. За тэгээд энэ талаар ямар нэгэн одоо шийдэл ч юм уу хэрэг хүрэх ёстой байна. За тэгээд тэр үед та бүхэн санаж байгаа бол 2011 оны ихэнх хавцаагаас Arab Spring гэсэн ойлголт гарч ирсэн те. Одоо Арабын мөргөлдөөн гэх юм уу. Энэ нь яасан бэ гэхээр Facebook дэлхийд даяар дарахад дэлхийн олон сая хүмүүс, олон орны хүмүүс Facebook-оор хоорондоо холбоо үүсгээд хоорондоо холбогдох боломж нь олдоод эхлэнгууд бол ялангуяа Арабын ертөнцид байгаа одоо мөргөлдөөнүүд их гарч эхэлсэн. Тухайн үеийн системийнхаа эсрэг, дарангуйлагч системүүдийн эсрэг ард түмэн тэнцэх хоорондоо мэдээлэл солилцоод ямар нэгэн сөргөлдөөн ч юм уу ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжийг нь бол Facebook бүх хүмүүст нээлттэй болсноор бол олгосон байдаг. Энэ үед бол 11 оны ихээр бол Алжир, Йемен, Йордан, Оман гэх орнуудад ялангуяа залуучууд Facebook-оор холбогдоод энээсээ одоо хөдөлгөөн үүсгээд те тухайн өөрсдийнхөө орны удирдагч засгийн газар төрийн эсрэг эргэлтүүдийг гаргах хэмжээнд хүртэл хүрж исэн. Тэгэхээр энэ үед бас Египтэд бас нэлээд том асуудлууд гарч Обама тэнд нь одоо оролцож байсан. Тэр үеийн одоо Египтийн ерөнхийлөгч Мубаракийн эсрэг бол ард түмэн олон нийт ялангуяа залуучууд босож тэ одоо засгийн газраас огцрохыг шаардж байсан. Гэхдээ ер нь эндээс юу ойлгогдсон бэ гэхээр тэр ойрхит орнуудын асуудал бол зөвхөн нэг орны асуудал ч юм уу дээ эсвэл нэг талын асуудал хэзээж байдаггүй. Тэгээд энэ бол ер нь сүүлийн 2 дугаар дайны үеэс хойш бол айгүй тийм комплекс болцсон, маш олон тоглогчтой, олон талууд, олон талын ашиг сонирхлууд ингээд байдаг учраас энэ асуудлыг ингээд нэг чигт нь шийдэх тэгээд гаргалгаа гаргах гэдэг одоо баг боломжгүй шахан болцсон байдаг юм байна. Тэгээд дээрээс нь Америк өөрсдөө янз бүрийн Иракийн ч юм уу ингээд дайн гаргаад ингээд оролцоод явхад те одоо түрүүн хэлжсэн 1 триллион долларыг хүртэл одоо үрж ингээд Ирак дээр дайн гаргасан ямар ч үр дүн гараагүй тэндээс. Гэх мэтчлэн айгүй тийм шийтгэхэд хэцүү асуудал байдаг юм байлаа. Тэгэхээр энд ч гэсэн Обамаг бол дайрч өнгөрөөгүй. Тэр үед бол Обама ч гэсэн өөрөө тэр Мубаракийг засгийн газраас огцрохыг албан ёсоор өөрөө Америк ерөнхийлөгчийн хувьд шаардсанараа Мубарак бол тухайн үедээ огцорж исэн. Тэгэхээр энэ Египт гэлтггүй олон орнуудад яг ийм үйл ажиллагаанууд ийм залуучуудын бослого гарч те одоо ер нь ойрхит орнуудыг бол нэлээд тийм хэцүү байдалд гэх юм уу эсвэл одоо ингээд одоо залуучууд өөрсдийн дуу хоолой гаргах те тухайн схем одоо системээ эсэргүүцсэн тийм хөдөлгөөн гаргах тэр боломжийг бол сошиал медиа буюу тухайн Facebook олгож ирж байна. За тэрнээс хойш бол өнөөдөр бас сошиал медиа тэр дундаа Facebook бас бидний амьдралд одоо биднийг бүхнийг холбосноор ямар одоо өөрчлөлт шинжилтийг авчрах тэр боломжийг олгосон нөгөө талаас бас ямар асуудлууд дагуулж байгааг ч гэсэн бид нар бас харж байгаа. Тэгэхээр энэ ч гэсэн тухайн үедээ бол томоохон гарч исэн үйл явдлуудын нэг яаргагүй юм байлаа. За дараагийнх нь хэсэг дээр нь болохоор Либяд одоо дарангуйлагчийн эсрэг бослого гаргасан байсан. Тэгээд тэн дээр ингээд яалтчгүй Америкийн цэргийн хүчний оролцоо шаардлагатай болоод тэгээд нэгдсэн үндэсний байгууллагаас ч гэсэн энэ асуудал дээр Америкаас тусламж өгсөн болохоор Обамагийн засгийн газраас ингээд Либя руу одоо цэрэг илгээхээр тэгээд довтлогоо хийх богино хугацааны тийм шийдвэр гаргах шаардлагатай болсон. Яг энэ командыг гүгөх үеэрээ Обама бол Өмнөд Америкт анхныхаа албан ёсны төрийн альчлалыг хийгээ явжсан. Тэгээд 3 дахь орноос ийм цэргийн команд өгөх бол маш тийм эдрээтэй асуудал байт юм байна л да. Тухайн орн нь тэр цэргийн командыг өгөхөд ингээд дэмжлэг болцсон юм шиг те. Тэгээд засгийн газар хоорондын холбоо сүлжээ нь бас ингээд сайн явагдахгүй ч юм уу те. Маш эдрээтэй байдаг. Тэгээд энэ үеэрээ Обама яалтчгүй Бразилийн төрийн ажил хийж авах үедээ за Либиар ингээд дайраарэ агаарын дайралт хийгээрэй гэдэг юм командыг өгсөн. Тэгээд нөгөө холбоо сүлжээ нь болохгүй тогтворгүй байсан болохоор гар утсаар генералтай ингээд команд хөөсөөр аргагүй болсон гэд бас тэгж байгаа юм л да. Тэгээд түүнээс гадна яг тийм эзэгтэй агшинд дайралт хийжсэн нэг онгоц нь ингээд Либиагийн дээрээс
унтсан. Тэгээд унаад цэргүүд нь амьд гарсан болов яасан бол гэж санаа зовноо. Тэр хариуг хүлээж авах үедээ бас юу ч болоогүй юм шиг ингээд Төвний айлчлал хийжсэн усынхаа аль биесны хүмүүстэй уулзаад тэгээд инээгээд орой хоол идээ сууж авахгүй болохгүй байсан. Дотроо бол түгшээд яна мана цэргүүд зүгээр байгаа да тэг онгоцноос нь хүмүүс амьд гарсан байгаа даа гэл санаа зовжсэн ч гэсэн ингээд тийм Төвний айлчлалыг үргэлжлүүлэхгүй болохгүй байсан. Тэгээд тухайн үедээ за ерөнхийлөгч гэдэг чинь ийм л байхгүй болохгүй юм байна да. Түгшсэн царай айсан царайгаа харуулж болохгүй бүх юм хэвийн байгаа юм шиг байнга ингэж бие авч явж авахгүй болохгүй юм байна да гэд тухайд ямар ерөнхийлөгч байхыг хэцүүг мэдрээд байжсан. За тэгээд энэ либеро таарсан давталгаа амжилттай болоод азар цэргүүд 8-д гарсан байгаа. Энэ үеэр Обама бол түрүү хэлсэн одоо ерөнхийлөгч болоод 2 жил гаруй болсон. Тэгээд дараагийнх нь ерөнхийлөгчийн сонгуулийн бас бэлтгэл ажил энэ төр өрсөлдөгч намаас нь хэн дэвшүүлэх үү гэх мэт тиймэрхүү ярианууд сонсогдоод тэгээд энэ үеэр анх удаа Трампын нэр дурддагдаж эхэлсэн л дээ. Бүгд найрамдах намаас Трамп өрсөлдөж магтгүй гэл. Тэгэл Трамп ч угаасаа нөгөө одоо Монгол гараад байгаа Apprentice гэж шоу шүү дээ. Тэний Америк хувилбараар нь анх олонд танигдсан хэвлэл мэдээллийг нэлээд сайн ашиглаж чаддаг тийм хүн. Тэгэхээр яг л тэр зарчмаараа ингэ хэвлэл мэдээллийг ашиглаад Обамаар янз бүрийн дайралт хийж эхэлсэн. За тэгээд хамгийн их дайрчсан зүйл нь болохоор Обама бол Америк хүн биш юм. Төрсний гэрчлэгээ нь олдохгүй байна. Би хувийн тагнуул явуулж үзээд Хавай тагнуулсан чи ерөөсөө төрсний гэрчлэгээ төрсэн эмнэлгээс нь тийм улмар олдохгүй байна мэн гэл янз бүрийн сенсац гаргаж ирсэн. Тэгээд энэ бол ерөөсөө анх удаа сонсогч байгаа яриа биш. Обама өмнө нь сонгуулийнхаа кампанит ажлынхаа энэ талаар арга хэмжээ аваад төрсний гэрчлэгийнхаа хуулбарыг вебсайт нэрээр тавьсан байсан ч гэсэн Трамп бол тэрийг үгүйсгээл ингээл янз бүрийн хүмүүсийн анхаарлыг татах яриа хийсээр гаргасаар л байсан. Гэхдээ энэ үед Обама ерөөсөө Трампыг ойшоогоогүй зүгээр орхицсан хайцсан. Тэрнээс илүүгээр Обамагийн санааг зовоож исэн зүйл болохоор Пакистанд байгаа Осама бин Ладны асуудал байсан. Пакистан руу тийм нууц даалгавар өгөөд тэгээд тийм нууц цэргүүдээ илгээгээд Осама бин Ладыг устгах уу яах уу гэдэг тэр шийдвэрийг гаргах шаардлагатай байсан. Хэрвээ энэ даалгавар нь амжилтгүй болох юм бол дараагийн ерөнхийлөгч дараагийн одоо 4 жил ерөнхийлөгч болох найдвар нь бүр мөсөн үгүй болох байсан. Хэрвээ амжилттай болох юм бол магадгүй дараагийн сонгуульд өрсөлдөхөд илүү чанстай, илүү боломжтой те. Тэгэхээр энэ чухал шийдвэрийг би одоо гаргах шаардлагатай байна гэж хэлснээр энэ хэсэг төгсөж байгаа. За тэгээд хамгийн сүүлийн хэсэгтэр нь сайн нэдэгийг ялсан Осама бин Ладныг хэрхэн яг байрж авч одоо яг чадсан тухайг нь бол яг бүтэн гаргадаг байгаа. За ингээд ерөнхийдөө 2010 оны 9 сар гэхэд хамгийн анх террорист хадлага 2010 оны 1 сард болсноос хойш бараг 9-10 жилийн дараа хүртэл ерөөсөө Осама бин Ладен хаана байгааг нэг ч удаа яг баримттай тодорхойлж чадаагүй. Анх удаа ерөөхдөө ойролцоогоор бид нэр хамгийн анх тийм хандлт авлаа гэдэг тухай мэдээлэл ирсэн. Тэр нь ойролцоогоор Пакистан улсын Исламабад хотоос хойд зүгт 56 км хавцаа зүйл тэнцээ Аль-Каидагийн нэг маш тийм өндөр албан тушаалтан байх шиг байна гэдгийг бол нууц албаныхан бол яг олж тогтоосон байгаа. Тэгээд энэхээс Обамад хэлэхэд бол бүр энэ бол бараг 10 жил ерөөсөө хаана явж байгааг мэддэггүй байсан. Анх удаага юм баримттай мэдээлэл болсон. Обама бол энийг сонсоод тэгээ одоо бүр яг баримтжуулаад. Тэгээд надад бол байнга энийг апдейт хийжээ гэдэг тийм тушаал өгсөн байгаа. За ингээд дахиад 2 сар 3 сар яг мөрдөн байцсны эцэст 12 сард ерөөдөө энэ бол яг бидний бодчихсон Осама бин Ладен муу юм шиг байна. Учир нь юм бол байгаа байдал нь маш том орд хаашин донд энэ давхар хаантай газар маш том өндөр хаантай юм орд хааш тэрэн дотор дахиад нэг том өндөр хаантай орд хааш тэгээд дотор нь ойролцоогоор 5 эмэгтэй 20 хүүхэд байна. Тэгээд хүүхдүүдийнх нь насных нь хэмжээ ч юм уу тий харахаар ерөнхийдөө Осама бин Ладны хүүхдүүдийнх нь настай ойролцоо байна. За тэгээд эндээ голт нь нэг хүн өндөр ойролцоогоор Осама бин Ладен 195 см өндөртэй маш өндөр биетэй хүн байсан. Тийм нэг хүн өдөөс хойно дандаа ингээд 5-10 минут тэр тэнцэнэ ингээд гадаанаагаар алхах чинь бид нар тэр хүнийг бол Осама бин Ладен гэж бодож ийн гэдэг ийм мэдээлэл ирсэн байгаа. За тэгвэл хэрхэн те яаж энэ Осама бин Ладныг
амжилттайгаар барьжлах болон одоо амь насыг нь хүн авах гэдэг хариугаа авах гэдэг тухай бодсон. Ингээд хоёр сонголт байсан. Нэгдүгээрт нь болохоор агаарын цохилт үзүүлэх, хоёрдугаарт нь болохоор гинтийн дайралт хийх гэдэг. За эдгээр зүйлүүдийг яг баттай болгохын тулд маш олон төрлийн судалгаа, тагнуулын ажиллагаа, тэгээ бэлтгэлж хийх шаардлагатай болсон. За хэрвээ агаарын цохилт хийх юм бол голд нь хамт амьдарч байгаа бүх хүмүүс нас орно. Энэ талаас нь харах юм бол Обамад бол энд таалагдаагүй учир нь юм бол гэмгүй байсан хүүхдүүд бол их нэрийг нь хөнөх тийм ямар ч хүсэлт байгаагүй. За гэхдээ гинтийн дайралт хийх юм бол эсрэгээрээ Америкийн нэгдсэн улсаас явуулсан цэргүүд нь харин өөрсдөө амиа алдах магадлалтай. Учир нь юм бол энэ хүү Осама бин Ладен яг байгаа газар нь маш өндөржүүлсэн цэргийн байдалтай байсан. Гинтийн дайралтаар хийхдээ амиа алдахаас гадна Пакистаны засгийн газраас бос хэлэхгүй хийх хэрэгтэй болохоор энэ бол нэлийн улс төрийн үед бол яригтай байдалд асуудал төрсөн байгаа. За ингээд аль боломжуудыг нь авч үлдээд 2-3 сар дахиад судалсны эцэст агаарын цохилтыг бол яг ганцхан хүнийг оновчтой цохилт хийх боломжтой тийм хэмжээнд хүртэл бэлтгэгдсэн. Гинтийн дайралтыг бас хийх боломжтой болсон байгаа. Гэхдээ Пакистаны засгийн газарт мэдэгдэхээс өмнө Пакистаны нутгаас Америкийн цэргүүдэд татах хэрэгтэй гэдэг өөрөөр хэлбэл маш богино хугацаанд хийх шаардлагатай болсон. За ингээд юу ч гэсэн дахиад хоёулын бэлдээ гэдэг үднэс явсан. За тэгээд яг энэ үеэр нь ингээл маш ийм хүнд асуудлыг шийдсэн те. Одоо Осама бин Ладеныг яаж олж авах вэ? Яаж одоо таргетлах вэ гэдэг ийм асуудалтай байж хат нөгөө төрөндөө яарсан Трампын тухай Обама одоо Америкийн нэгдсэн улсын иргэн биш дэр гэл бүрээс энэ тентхийн сонинсны мэдээ сүлрэг бүр Обама бүр дургуунаараа хэвлэл мэдээллийн хурал хийгээд те бид нарт бүр амьдрал дээр энээс илүү их чухал юм байхад чи яасан ядаргаатай бэ бараг ингээд загнаад дууссан. Тэгээ нөгөө нэг өөрийнхөө төрсний гэрчлэгээ маа энэ нь одоо ингээд болсноо хансноо гэд те яг энэ үеэр нэг хэлжсэн байгаа. За тэгээд 5 сарын 2-ны өдөр Пакистан улсад яг шөнийн нь болохоор юм саргүй шөнө болохыг таацуулсан байдаг. За тэгээд саргүй шөнөөр нь дайралтыг яг гинтийн дайралтыг хийгээд 23 Америкийн цэргийн тусгай албаныхан болон тэгээд хоёр helicopter буюу нисдэг тэрэгтэйгээр тэгээд цаана дахиад 2 шиг нисдэг тэрэг тэр нь бол туслах журмаар ингэж авсан. За ингээд тэд нар бол гинтийн дайралт хийгээд яг Осама бин Ладен мөн байна гэдгийг батлаад тэгээд газар дээр нь хүнэсэн байгаа. За тэгээд Осама бин Ладеныг бол биеийг нь шууд авчаад нисдэг тэрэгээрээ буцаагаад авчихсан. За тэгээд эндээс нь зарим бичиг баримтуудыг бүгдийг цуглуулад ингээд амжилттай болсон. Ерөөсөө л бараг 20-30 минутын дотор энэ бүх үйл ажиллагаа өнгөрсөн. Тэгээд гол айж ясан зүйл юм бол Пакистаны талтай нэлээд тийм улс төрийн хувьд яривхтай тийм ийм торгон акшн байсан учраас одоо яаж одоо тэр хилнэ тэ газар нутгаар тийм гівгэнд Америкийн тал орж ирээд дайралт хийгээд тэнд байсан нуугч хүнийг аваа явууч учраас энэ бол маш хэцүү асуудал улс төрийн хувьд. За яаж хилнэ гэж айжсэн боловч Пакистаны ерөнхийлөгч Асиф Ал Зардани бол энийг харин баярлалаа за амжилт хүслээ сайн зүйл боджээ гэж хэлсэн учраас ингээд тайвширсан байгаа. За ингээд 5 сарын 2-ны шөнө 11 цаг 30 минутад ерөнхийдөө хэвлэл мэдээллийнхэн бол Америкийн нэгдсэн улс Осама бин Ладеныг баривчилсан байна, алсан байна гэдгийг мэдээлэлүүд бол яриа гарч ирсэн. За ингээд шөнийн 11 цаг 30 минутад Барак Обама хэвлэлийн одоо мэдээлэл хийгээд орон даяар, дэлхийд даяар цацаад Осама бин Ладеныг алсан. Тэгээд яг би энэ бол Америкийн нэгдсэн улсын газар нутгаар ирсэн байгаа, зарласан байгаа. За энэ мэдээ бол Обама өөрөө номдоо бичгтээ ерөнхийлөгч баснаас хойш хамгийн анх удаа тий хинээс ч зөвшөөрөл авах шаардлагагүйгээр хинээс ч би сайн юмсэн биш дээ гэж ингэж хэлэх шаардлагагүй бүх хүн энийг хүлээн зөвшөөрсөн тийм анхны зүйл байсан гэж хэлсэн байсан. За ингээд хамгийн сүүлийн бүлэг дээр ингээд Осама бин Ладеныг аваад 2011 оны 5 сарын байдлаар ингээд дуусж байгаа. За ингээд инхүү 7 бүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ энэ ном бол одоо Обамагийн 2 цуврал номны эхний цувралт нь байна тийм. Тэгээ одоо энэ ном маань гараад 1 сар гаруй хугацаа өнгөрч байхад нийтдээ 3.3 сая хувь
борлогдоод байгаа юм байна. Энэ нь нөгөө Билл Клинтны өмнө гаргаж ирсэн, Бушийн гаргаж ирсэн тэр номнуудын гэр нь бол ингээд гүйцээд ирж байгаа. Гэхдээ эхнэр болох Мишель Обамагийнхаа 8 сая хувь борлогдсон рекордыг бол эвдэх яагаачгүй байгаа юм байна гэж хэвлэл мэдээллийн зарлаад байгаа юм лээ. Тэгээд цаг үеийн хувьд ч гэсэн айгүй сонирхолтой үед гаргасан те яг Жо Байден Америкийн ерөнхийлөгчээр сонгогдсон нь ойлгомжтой болсон үед нь болсон болонгууд нь те нэгдүгээрт хоёрдугаарт бас яг Зул сарын баяр одоо яг болохоос өмнө гаргасан нь те энэ нь одоо маш олон хүнд бэлэг үлж очиж байгаа болов гэж бодсон. 3.5 сая бэлэг үлж очиж байгаа. Тий яг зөв. Өөртөө уншихгүй тэгтээ уншаарай гэж өгдөг. Уншаарай гэж мэ 750 хооц. Тэр 3.5 сая номыг хэдэн уншиж байгаа бол доо. Юу ч гэсэн ингээд гоё тавьчи те гоё харагдаад байна. Тий. Айгуу гоё зурагтай ном байлаа шүү дээ. Би оригиналаар нарсан чи зургнууд нь гоё өнгөтөөр айгуу гоё яригчлээ. Тийм билээ. Kindle дээр яг хөө тэрний гоё харагддаг. Яг хойчлт нь хэдэн шиг хар зураг харагдчихсэн. Kindle дээр ахаар. Тий. Тий. За тэгээд дараагийнх нь номыг бол бид нар хизээ уншихыг өстэй таашгүй те. Хизээ гарахаач зарлааг байгаа болохоор магадгүй бидний подкаст үргэлжлээд хэдэн жилийн дараа унших байх гэж найдаж байна. Тэгээд энэ жилийн маань 101 дахь дугаарын ихүү өндөрлөж дараа жилийнхаа дугаараар илүү гой номуудаар уулзна гэж найдаж байна. Дугаараа өндөрлөхөөс өмнө албаасаар ивент тэтгэгчид дуртахгүй эрүүл амьдралын хэм маяг түгээцгээ эрүүл мэндийн чанарыг хэмлэгч подкаст ерөнхий ивент тэтгэгчдийн гормоолаа. За тэгээд сонсогч та бүхэнтэйгээ бас ингээд бид хүн 2017, 18, 19, 24 дахь зулсараа эсвэл шинэ жилээ ингээд хамтдаа өгдөж байгаа юм байна те. За тэгээд та бүхэн маань бас анхнаасаа бид бүхэнтэй хамт байсан бол маш их бас баярлалаа те. Ийхүү одоо 2020 оныг те бас нэлээд хэцүү жилийг ингээд Обамагийн бас гоё номоор одоо дуусгаж байгаадаа бас баяртай байна. За тэгээд 2020 он маань баяртай. 2021 онд сайн жил болох болтугай гэл. Хүн болгол 2020 оныг гэс явуулъя гэж бодож байсан байна. Дуусаач. 2020 тий. За тэгээд 2020-ыг бид нэг 101 дэх дугаараар дуусгаж байгаа юм шиг. Бэлэг дэмбэрэлтэй дугаараар өндөрлж байна. За тэгээд дараа жил уулзтлаа сонсогчтой баяртай. Тэгээ шинэ жилээ сайхан ухтаараа зул сарын баярын мэнд хүргэе. Тий. За шинэ оноо сайхан ухтаарай. Шинэ жилээ гэр бүлтэйгээ сайхан тэмдэглээрээ. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Тэр баяртай. За баяртай. Дараа жил уулзъя.